За сайн байцгаана уу? Ээлж нэгэн дугаараар уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр ахаад л бид гурав байна. Өнөөдрийн сэдв бол яг үнд амар чөлөөтэй. Яг юу их яг ярихаа бол шийдэг байгаа. Хоёулаа амар хүнд. Амар дип хэлэх гээд наймаа. Хөнгөн л хэлээ л та. Ер нь өдөр тутмын habit юу нь юу вэ? Муу habit-ууд ер нь юу вэ? Хөнгөн хэлээ л та ингэ. За энэс өмнө үзэж байгаа та бүхэн маань subscribe дараад, like дараад бас найзуудаа энэ доор mention хийж өгөөрэй. Тэгэхээр одоо бид хэд найзуудын чинь талаар ярих гэж байна. За бичлэг эхлэхээс өмнө түр үлээж байгаарай. Бичлэг эхлэхээс өмнө нэг гоох зүйл байна. Та subscribe дараад өгөөрэй. Энэ биднэрт маш их цааш тааштай маань бидний бичлэг нь маш их тус юм болох гэж байна. Заавал ороод ирцээ бүтгүүлээрэй. Бичлэгэнд орцоо. Хороо. Чиний асуулт юу вэ? Хэрэг habit муу дадал зуршил, сайн дадал зуршил юу нь яаж суулгаж байна? Тэгээ ер нь амьдрал одоо ер нь ямар хуу дадал зуршилтай байцгааж байна гэдэг асуулт байна. Муугаас нь эхлэе гэж бодож байна. Чиний. Миний муу бүр хамгийн муу адгийн зуршил бол ялтч өглөө босоод уцаах байгаа. Энэ бол ялтч бүр хамгийн тулгарсан асуудал. Тэгээ энэ яг яагаад би бас нөгөө судалсан л та. Гэтэ хичнээн судалсан ч яг энийг бол алга болох жоо хэцүү санагдчих юм. Зөвөр ер нь бол миний ойлгосноор бол өглөө босоод ингээд хамаг кортизол даавар гэдэг даавар байгаа гэдэг юм байна л. Тэр даавар нь болохоор хүний стрессний даавар. Тэг ингээд тийм даавар ялгархаар ингээд юу ч хийх гэдэг нэг юм хүсэл төрөхгүй ч юм уу. Тийм байнгут допамин ялгарч ингээд хүсч эхэлдэг юм байна л. Тэнгүүд утас ухаар ингээд гоё өгдөн штэ. Янз бүрийн мэдээлэлд орж ирээ. Тэнгүүд допамин ялгарч эхэлдэг. Тэгээ тийм тэр нь instant gratification гэдэг юм. Тэр нь болохоор нэг хорхон зуурын тийм аз жаргал. Хоромхон зуурын. Тэгэл уцаа хонгод ингээ гоё ингээ тэр instant gratification орж ирээд байна. Тэг ингээ допаминдаа донтцсон. Ер нь бол зүгээр донтолт бол бүх юм зүгээр допаминаас хамааралтай. Яг ингээ арх уухан допамин те. Ер нь бол аз жаргал ингээ гоё санагдж байгаа донтож байгаа бүх юм допаминтай холбоотой гэж би уншиж ирсэн. Тэгэхээр ер нь бол допамин контрол тийм допамины контролоо ер нь сайжруулах арга замууд бас аюу хэрэгтэй. Тэр тал руугаа илүү хичээх хэрэгтэй шүү. Гэж хэлэх юм байна. Гэтэ яг хэцүүлтэй. Тэг яг хэцүүлтэй тэгэл өдөр тутам өөртөө алцаал тэгэл явна шүү дээ. Тэгээд та хоёр тийм гэж байна. Яг өдөр бол уцаах чинь. Юу өдөр бол болох шүү дээ. Өглөө өсөөд шүү дээ. Яг өглөө яг нэг хэсэг хичээсээ ингээ мартаад шууд ингээд босох гэж хичээгээд ер нь бол нэг хэсэг хичээж байгаа. Тэгээ хаяа бол ялч ингээ өглөөсөө уцаа яг гарчт юм аа. Та хоёр хардгүй. Өглөө босоод уу? Тийм өглөөс ирчээ шууд утгагүй. Яаж? Өглөө босоод дуухх юм. Сэрчээ шууд ингээ уцаа ингээ. Тийм сэрчээ шууд ингээл баг сэрхээс өмнө ухаж эхлэв. Тэгээ сэрээ. Нэг хэсэг бүр ингээ утас Instagram яг юу болж байгаа бүр ингээ бүр амар ингээ солиот юм шиг ордог гэсэн. Би яг унтрахынхаа өмнө л утдаг. Наад ч юм уу айл. Би сэрээд ерөөс уцаа тийж юм гүйлдэг. Босоод би зөв яг босох гэж өөртөө тэмцдэг болохоор юу уцаа. Тэгээ босч байна. Тэгээ босчоод тэгэл хийх юм хийгээл тэгэл дараа нь нүур амаа угаачаа тэгэл уцаа гаргал. Тийм үү. Бас энэ зөвл зуршил юм байна л да. Наа ч юм бол бас сайн чуршил зуршил анзаараа чадвар шүү. Унтрахынхаа өмнө л яг уцаахтай би ямар анзаараад тийм болж байна. Таач. Би бол угаасаа байнга л уцаа оролтдог байсан. Байсан уу байгаа юу? Тийм байгаа. Одоо ч зүгээр яг нөгөө нэг өөрийнхөө байгаа орчныг одоо таатайгаар ашиглаж эхэлж байгаа. Нэг маяг ирч хоёр давхар шүү дээ. Тэгээд доод давхарт уцаа тавьчаад тэгээд дээд давхартаа унтахтаа болохоор хажуудаа нөгөө гүйлтийн хувцас сайхан ихээ тавьчаад тэгээд өглөөс унгатаа угаасаа уцаарлах ямар ч боломжгүй. Тэгээд шууд гүйлтийн хувцас өмссөн юм чинь тэгээд гараа таагаад. Тэгээд гараал ухаж эхэлж байгаа. Ядаж наа ч юм бол бас болоод байгаа байхгүй тий. Ялчгүй. Бас өөр ийм аргууд байгаа гэдэг. Аргууд ч их зүгээр одоо хэрвээ өглөө босонгуудаа тэг хүүт туусанд оруулсан юм. Хүүт туусанд орвол хэцүү шттэ. Яг хэрвээ чадвал заяа амар хэцүү. Хэрвээ чадвал хүний одоо нөгөө тэр өглөө босоод бүр хамгийн ад новшин зүйл хийж байгаа шттэ. Тэрнээс хоошоогоо хийвэл илүү юу гэдэг. Одоо ямар нэгэн допаминлэг юмуд хэрэглэхгүйгээр цаанаас нь хүний бие цаанаас нь өөрөө допамин өгч идэг заяа. Тэр нь бүр айгүй юу. Одоо өглөө босоод тийм хүүт туусанд орвол өдөржин допамины төвшин одоо графикаар харуулбал тийм судалгаа гараад идэв л. Допаминыхын төвшин яг ингээд аажмаар ихсдэг. Тэгэхээр ер нь бол
өдөржингөө илүү хайп ядаж жаргалтай гэсэн. Тэгвэл өглөө гинэт нөгөө нэг юм амар гинт та нөгөө юу мэр чинь те. Хуцаа авахал гоё ингээд допамины юунууд орж ирүүлснэ. Тархинд допамины ихсгснэ. Өдөржингөө ер нь бол тэр допамины хүсэж явна гэсэн. Ихсгчүүл тэрэндээ хүрэх гэж одоо ингээд гой юмнуудыг хайгаад явна. Тэрэндээ хүрч чадахгүй бол ингээд нэг өдөрт нэг нурмаасан нэг тийм энержиг алдсан юм болоод идэг. Тиймэрхүү зүйлүүд байгаад идэг. Тийм болохоор зөв өглөө усаад сүнэх ч юм уу те ер нь бол нэг хэцүү тасгал хөдөлгөөн аль болох юу хийчих хэрэгтэй. Би яг нэг хэсэг тэгж дурч үзсэн байхгүй. Өглөө усаад яг хүт тусан дараад эсвэл орой хүт тусан дараад ч юм уу. Яг ингээд хүчилж хагаад тэгээ за өөрийгөө шийтгэж ингээд шийтгэл өөртөө шийтгэл оногдуулж сууж ирсэн. Яг нэг хүт олсонд орохоор ингээл эхлээл халуун шүшөрт ороод тэгж байгаа хүтэн болохоор тэгэл яг ингээл эргэж хараад зогсдог байхгүй нороо хүтээсаа. Тэгэл fuck би юу ийгээд би ямар чөтгөрөө би тэнэг юм уу энэ гэл өөрийгөө хараагаал амар тэгдэж шүү дээ ингээл яг хүт олсон ингээл өөрийгөө хараагаал тэгэл хайгуулал. Тэгээ уртай. Тэгээ тэр хүт олсон дээр допаминаас гадна бас нэг юм Стэнфордын их сургуулийн спортын багийнхны ашигладаг техник нь юу вэ гэхээр спорт дасгал хөдөлгөөнийхөө ардаас тэд нар юу гэдэг вэ гэхээр мэдээж нэг шууд осонд орохгүй шүү дээ тэр чинь эхлээ сонголтаа гээ бие хүргэн тэр бүх хөргөлтийн процессын явсны ардаас шууд хүт усанд ороод тэгэн гут хүт усанд оронгууд нөгөө нэг өвчин тэр бүх юмнууд нэрхэдөө багасдах юм байна л та. Тэгээд ардаас нь шууд халуусанд ордог гинэ. Халуусанд оронгууд цусны эргэлтийг сайжруулад нөгөө нэг юу яцсан юмнуудын одоо гимтсэн одоо булчин чинь фитнес чинь жимч одоо юу те булчингийн гимтэх процесс шүү дээ. Тэгэхээр тэр гимтэлтийг нь улам хурдан эдгэрүүлж өгдөг гинэ. Тэгэхээр хүт усанд ороод тэг халуусанд ордог. Бүр одоо уртсгсан техник нь болохоор хүтөөс халуус гэдэг. Бүр ингээд дээш нааш. Наа чинь японочдод аягүй хэрэгэлдэг. Юу шүү дээ. Саунд орохороо. Тэрийг би нөгөө яг судалж байсан байхгүй. Гамталгүйтэй нөгөө саунд орохдоо судалж байсан байхгүй. За яагаад ингэж ийдэг юм бэ гэсэн чинь энэ 3 процесстэй. За ямартаач саунд ороод температуроо биеийн температур нэмээд тэгэнгүүт өнөө температурынхөө цусны эргэлт сайжраад тэгэнгүүтээ шууд гарч ирсний хүт усанд ороод температуроо буулгаад тэг ингээд хүт усанд орчоод нэг биеийн температураа тогтмол байлгах гэж зүгээр сууд юм байли. Тэг ингээд ийм 3 процесс. Тэг тэрийг 3 удаа ингээд сетээр явбал тэрийг нь ингээд тотоноог гэдэг. Та сонсч ирсэн үү? Тотоноогийг нь тэр нөгөө юу н одоо юм чи state of calm гэсэн юм. Тэгээ илүү тайван тэнгүүд тайвшраад яг нэг шүн унтаагүй байсан чи яг унтсан юм шиг болдог. Яг тэр өдөр яг ганцхан тэр ирсэн унтаагүй гэж байгаа. Тэгж байгаа за нэг саунд чигээ тэнгүүд ингээд яг ерөөсөө унтсан юм шиг болдог. Тэгээ амар гоё. Тэр нэг тийм амар амгалан тайван байдлаар төхүүлээд идэг. Бас нөгөө нэг юунаас гадуур гэх юм уу? Тэр булчингийн юмс гадуур сэтгэл зүйн хөтч гэсэн айгүй амаргалан илүү тайван гоё ойлгоод идэв санагдсан. Яа. Энд дээрс би нэг энэ нэг жижигхэн сэдвийг өөрөөс ярих дугаар болох болоо л чи. Хүмүүс сургууль тулгадаг те сакс тоглож байгаа. Хүмүүс тоглож байгаа. Тургуу тулгадаг. Тэгчээд монголчууд яадаг лээ. Аль нэг андаа татдаг. Гэ татдаг. За энэ бол болохгүй. Яасан. Энэ яг юуны яг тэр Стэнфордын тэр ном дээр бичсэн байхгүй. Энэ бол хамгийн буруу. Ямар нэгэн байдлаар нөгөө шаагаад алийг шигтэй сакс тоглож байгаа шаагаад алийг шиг. Ер нь энэ бүх гэмтлүүдэд хамгийн түрүүлэл хийх юм эхний 24 цаг хамгийн чухал. За энэ 24 цагт хамаг чадгаараа л хөргөнө гэж байгаа юм. Хөрөхөөс үр замгүй. Тулглаа хөргөөлөл. Далийн шаагаад алийг шиглээ хөргөнө. Ерөөсөл мөс айсинг 24 цаг. Тэгээд яг цаг таймер тавь гэж байгаа юм бүр. 24 цаг таймер тавиад 24 цаг хөргөлөө. За эндээс хоошоо хөрөх юм бол тэр чинь ингээд эдгэрхэд маш удна. Тийм болохоор яг 24 цагаа бариад 24 цаг болсны дараас эхлээд халаан гэж байгаа. Нөгөө нэг монголчууд харцаа боож тавиад байдаг шүү дээ тийм. Тэр чинь 24 цагийн дараа хийх үйлдэлээс аахгүй. Зарим нь азар 24 цагийн дараа хийгээ айгүй хурдан эдгэрдгээ харцаа тавил эдгэртэй юм байна гэд харцаанд хамаг анхаарлыг нөгөөдсөн. Гэтэл үгүй. Ерөөсөө эхлээд хөргөх буюу 24 цагийн туршид бол амраах процесс явчаад артаас нь халаах гэх. Ерөөсөө энэ нэг л юм ба. Тэгэхээр түрүүний яс тэр хүт уснаар ч халууснаар гэдэг яг энэ процесс. Тэгээ гэмтэл дээр яг одоо маах аюу хийдэг нөгөө цагс тоолж аваад шаад алийг шиглээ. Одоо гიშгч гэж байгаа шүү дээ. Бүүст тэгээ дэвсэл.
юу тэр чинь одоо хамгийн болохгүй шууд хөдөлгөөний хойрол хөргөл ерөөсөө л айсинг. Тэгээд 24 цагийн дараа нэсгэлээд халаахаасаа гадна давхар нөгөө нэг юу өндөр зэгт барих гэдэг ч юм уу. Сойх гэдэг иймэрхүү процессыг энэ ядаж тэр сойдгүй маа гэхэд ядаж 24 цаг хөргөчих тэгээд халаачих. Гэт ийм л хоёр юм ба. Тэгээд энэ яг явж байгаас яг энэ сайн юмнуудтай бүгдэнтэй холбоотой байж байгаа. Монголчууд амар их гаргадаг, амар олон ирээдүйд тамирчин болох байсан хүүхдүүд тэрнээс болоод насан туршийн одоо шагааны юутай болчих төгөлтэй тийм болчих. Ядаж хэлээ. Та яажсэн? Гэмтчихсэн. Ер нь зөв миний одоо шагаас амар нэ. Тийм. Гүйлтэн дээр амар их анзаардаг. Шагаанаас хэлэлээ өвтгөөс хэлээ. Тийм. Манайхан чинэггүй л дээ ялцчихгүй. Харин тийм. Тэгэл ялч нэг тийм юмнууд байхгүй зүгээр монголчлаа л тэгэл заацдаг. Тэр жоохон. Мар юм уу зуршлаад. Тэ за ухаад суухаараа энэ нэг ухаангүй яг цагаан скролтоос ирсэн. Шот шилжилт хийх юм шүү те. Цаг хугацааны хувьд шилжилт хийдэг юм. Тэгээд яг мозоршилтэй. одоо ганц зүйл боли гэдэг нь яг тэр нөхцөл холбоотой унтахын өмнө бас яг унтахын өмнө 30 минутын өмнө ядаж ингээд уцаа болох цэнхэр туяа нэг авахгүй байх хэрэгтэй гэдэг чинь яг тэрийг зүгээр биелүүлээд тэгээд жоо ирт уддаг л Одоо л яриач юм даа. одоо яриад Хидэс. Хэлэхгүй гэж. Наад нуугаад юм байна. оройдоо Муухай асууж. Мөр сандарсан даваалаа зангирч шүү. ер нь ихэнхдээ нэг хоёр Юу вэ? Миний чинь зүгээр яг зүгээр л ингийн унтдаг цаг юм шүү. Чи яг нэг гэж унтаад өглөө нэг 8 9 гэж байна. тийм Тэгдгүй юм. тэгэл хөглөө босгож амар зовдөг. Амар зовоодох юу байдаггүй шүү. Одоо ингээд яг миний цонх яг нарны өөдөөс өглөөний нарны өөдөөс байдаг хгүй. Тэгээ яг би яг нэг хэсэг шүхргүү солирч байна. Хөшиггүй амьдрсан аахгүй яг анхныхаа байранд орчаад. Тэгээ яг юу ойлгосон бэ гэсэн чинь яг зүгээр өглөө нар тусангууд би хичнээн яг 1-2 цагаар нойртой байсан чинь сэрээдсэн аахгүй. Амар нэг юм сэргэг. Тэгээд фүү ямар хайх болчихоо гэд. Тэгээ зүгээр өглөө сэрвэр үйл зүгээр л хөшгөө нэгээд зөв ингээд гэрлэгэнд байвал цаанаасаа нөө тархиндх юу тэр дааврууд нь унтраад зөв шууд сэрэгдэд юм. Тэгээд би нөгөө нэг манай хөшиг юм амар хавар авахгүй бүр амар хаадаг. Тэгээд би ингээ өглөө болохоор нөгөө нэг энэ нартайгаа мэддгүү тий амар унтаад гэсэн. Би нөгөө унтахынхаа өмнө бүх хөшгөө нээгээд нөгөө нэг бүх хөшгөө нээж орхиод унтдаг болсон чинь аргайгүй 10 мар гээд. Тийм тийм. Тэр бол ялч Өөрийнхөө яг байглаасаа яг 10 мар уул гэж хэлж байна. ер нь бол байгалаараас сэрэх бол хамгийн зөв баг үү. Амьдралын зөв эрүүлэх юм гэж бол ойлгоод байна. Тэр бол хамгийн ухаалаг хаа мэдээд тахад хэрэггүй. Та Тэрэн дээр бас би нөгөө нэг асуудалд орсон нь яг хөшөрчөөд 25 гарснаас хойш ирэхэд жоохон юу болоод өглөөс ирэхэн бүрс амар хэцүү болоод би тэрнээс өмнө ингээд хэдэн цаг ч хамаагүй сэрдэг тэгээ өглөө айгуу гоё сэрдэг байсан чинь 25 гараад амар ядарсан юм яасан мэдэхгүй яа гэдгийг сайн мэдэхгүй насны хацлаг байна. За ингээд яг өглөөс ирж чадах байлаа. Тэгээ нөгөө нэг снүүз гэдэг имийг амар их ашиглаж эхэлж байгаа байхгүй. ёо снүүз тэгэл өглөөс ирэл цэвэрлэг дуурлаа снүүз тий. Тэгээд эсвэл бүр стартаа ногоот мэдээж миний дараагийн сэрвэлийг намайг хүлээж байгаа. 15 минутын дараа уурах гад тэг ингээд амар их сэрвэлийг тавиад тэг би өөрөө тэрэндээ итгэхгүй байхгүй би ингэдэггүй шүү дээ би 6 цагт л босон шүү дээ босдгол байсан шүү дээ яач ба тий оогийн тэгээд бүр тэрийгээ яагаад ингээд жоох урагшлуулж үзээд олон сэрвэлийг тавьж үзээд сэрвэлийнхээ доо өөрчлөөд тий ингээд 9 шидэ арга хэрэглэж байгаа байхгүй тэгээд ахтал сэрэхгүй яагаад бүр ингээд харин яагаад бүү мэд одоо л би ойлгохгүй байгаа тэгээд сүүлийн үед юу хийж байна гэхээр өмнө болохоо би өөрийгөө дандаа хүчилж өөрийгөө дандаа илүү ойлгохын төлөө тий growth mindset миний мингийг харж гинөө хинтээ адилхан байна. Манай ах байдсан шүү дээ мэдгүй хаалцсан. Тийм гадаад амьдэрдэг байна та. Манай ах байдсан. Тэгэд тэр шиг growth mindset гэдэг шиг би яг дандаа л өөрийгөө иш тусгая тий илүү хийж бүтээ баг унтыг гэдэг тийм байсан. Байхгүй 8 ажилтал би 6 цаг 5 цаг сэрч тий
одоо 9 шит юм гүүн тий насгал хийн юу гэдэг хоол хийн минь гэдэггүй амар их бодцсон байдаг. Тэгээ тэрнгээрээ яг л 25 гарчаач яг тэгэж л бодсон. Тэгээ сэрэхгүйсэн байхгүй. Эснээс дараа. Одоо болохоор яг хамгийн сүүлийн цаг хэдэн цагт би гэрээсээ гарч болох юм бэ гэдгийг тооцож байна. Дедлайн тогтоогод нь. Тий. 8 19 гэхэд би гэрээсээ гаруулыг амждаг байхгүй ажилдаа. За тэгээ 8 19 дахын тулд би хэдэн цаг зэрүүлэх вэ гэхээр 8 цаг байхгүй 19 минут. Тий. 19 минутын дотор би гэрээсээ гарч амжин хоол идээд. Тэгээд яг 8 цаг зэрүүлээд тавьчихсан. Энэ дээр харин ганцхан дүрэн байгаа нь энийг хийх ганцхан дүрэн маань би сэрэн штэ. Тэр хэдэн цагч бай хамаагүй гэрэлтэй ч гэрлүүч хамаагүй босох гэдэг ганц дүрэн. Тэгээ зарим тохиолдолд 3-аас ирж магадгүй. Зарим тохиолдолд 5-аас ирж магадгүй. Зарим тохиолдолд 7-аас ирж магадгүй. Зарим тохиолдолд 8-аас ирж магадгүй. Тэгээ сэрхэл юм бол босно гэдэг юм ганц тохироход. Ингэсэн чинь арай амар. Яа тэгэхээр 8 хүртэлгээс унтах шаардлагагүй. Юу үннийг хэлэхэд. Яг нэг 7 хэд хүртэл унтаад байгаа. Миний яг нэг тэр үйлцэл нь тэгж таараад. Тэр ремс гэхдээ би жишээл 7:30-аас ирэх үйлцэл дээр унтсан заа шөнө. Жишээл би 12 гээд унтсан гэвэл би 7:30-аас ирэх байхгүй болно. Гэтэл миний сэрүүлэг 7-оос дуурайд байдагсан байхгүй. Өөрөлд яг нам унтчих үед сэрүүлэг дуурайнгууд угаасаа босч чадахгүй болохоор тийм. юу унтраач заа. Тэгмэд миний тарих болохоор 7 цаг сэрүүлэг авангуудаа сэрэх гэж үзэж байгаа байхгүй. Тэгээ би унтраагаад унтуулах гэж үзэж байгаа байхгүй. Тэгмээ миний тарих бүр ингээд донд нь ингээд яах вэ би босгоо яах вэ гэх ингээд сандраад ингээд тэгээ бүр ингээд шууд ингээд өдөржингөө ингээд дэлхийт чинь ерөөсөө. Тэгэл миний тэр өдөр бүтэхгүй. Тэгэд үргэлжлэл ахяал маргааш нэг юм явдлаа л байсан. Одоо хийж байгаа 8 цаг зэрэглээ тавиал яг сэрсэн цагтаа л босно. Гэхдээ өдөр бол өөр мэдрэгдэж байна уу? Тийм одоо л айгүй амар ер нь бол яг нэг юу гэж 12-оос өмнө нэгээс өмнө л унтчихал юм бол ангалтай 7 гэдгээс ирчихэж байгаа байхгүй. Тэгээ зарим тохиол одоо юу гэж 11 10 гээд унтчихвал тэгэл өглөө 6 5 гэхэд зэрүүлэхгүй зүгээр ингээд айгүй амарцсан гол. Хамгийн гол мэдрэмж нэг тэр ингээд өөрийн шуудын чигээр ягсарч амч амар Тийм дээ. Яалч бас хүмүүнээс хамаардаг хөө бас нөө REM sleep гэж байгаа гэдэг шүү дээ. Яг ингээ ямар мөчлөг дээр нь сэрэх нь бас чухал байгаа гэдэг байна. Тэрнээсээс нөгөө унтах хэдэн цагт унтах уу хэдэн цагт босоо мөчлөгөө яг ингээд шалгаадах хэрэгтэй шүү. Би бас нэг хэсэг нөгөө цагаа ашиглаж агаад тэгж үзсэн чи ер нь бол яг бас болдог юм шиг санагдсан. Яг REM дээрээ тааруулаад за би яг 7-гийн үед энэ нөгөө юм хөнгөн цаг дээр яд юм энэ үед сэрүүл болох юм байна. Гэт сэрэнгүүд яваасаа сэргэг болоод идэв. Нартайгаа хамт хоршлуулад. Тэг ер нь өглөөс сэрэгч ялч юу хүмүүсийн хэцүү юм л та тий. Тэрэн дээр яг одоо жишээлбэл яг наатас чи шалангуутай хүмүүс за би инх юм тэх юм гэн гутаа өөрийгөө нөгөө суперээр төсөөлөд би орой болох 1 цагт унтах юм шиг бодоод байдаг. Тэгж чадчихвал одоо супер те тэр хүнд одоо баяр үгүй. Мондог байна. Гэхдээ ихэнх нь тэгж чадахгүй болохоор тэрийгэ тооцооч угаасаа энэ яач чадахгүй. Тийм. Өдөр болох угаасаа өөрөө ядралтын төвшин ч өөрөө болохоор ерөөсөө байгальтаа л найтахаас үрдэн. Тэгээ хамгийн сүүлийн сэрэх цагтаа зэрүүлээ. Одоо тэгэхгүй бүгд айгүй growth mindsetтэй болцоо. Одоо яж нэг 6 AM club нэлээдсэн. Тэгсэн чинь нөгөө хэд нь бүр ингээ яг одоо ингээ үзэж байгаа байхгүй. Удахгүй тэгээд бүгд тэр чадахгүй шүү дээ угаасаа. Барахгүй байхгүй. Тэр хин ч идэ тийм супер амт ингэж байхгүй. Тийм болохоор ингээ найтахаас үр замгүй болж. Ялч нөө тэгэл чадхан чадвал чадахгүй ихэнх нь тэгэл яаж ялтаа 90 биш. 90 муухай тий. Гэтэ уусаа 90 10% гэх тустай оюунууд байгаа л та. Нийгмийн юмнаас. Тийм нэг юу харсан уу юм? Одоо ингээ мянган бөмбөг доошоо шидэнгүүд нэг ийм гурвалжин юу бөмбөлгөнүүд байгаа гэдэг шүү дээ. Тэнгүүд нэг ийм диаграмаар гарч ирээд байдаг шүү дээ. Тийм нэг тийм тэр нэг уусаа байгалийн хууль юм шиг тийм 90% тийм байдаг. Ингээ нэг хүн ийм зах руу байдаг шүү. Тэр нэг уусаа тэгээд хүнээс өөрөөс нь л хамаарах зүйлүүд их байгаа л та. Тэгээ нэг орчноос марна. За зэгсүүл. Тэг би яг ингэж сухлаар амар тухтай байд юм аа. Ингээ зэг сухаар ингээ бие бариад байгаа юм шиг. Айгу муу зуршил näцтэй. Наа чи муу зуршил юм шиг. Энэ бас муу зуршил. Та хэдийн юу яаж байна? Нуруу өвдөж байна. Амар шүү дээ. Ард минь нуруу чондолгоод байгаа юм шиг санагдав. Би Санагдаад ингэж өвдөж байгаа юм аа. өвдөхгүй. Ялаад аим санагдав. Постерс болоод ингээд ямар ч юм гинт ингээд өөрийгөө ингээд анзаарангууд амар дали сууж буцаа ингээд ялыг ингэж ингээд тэгшин суугаар амар тохгүй болдог болсон юм шиг. Тэгээд
Миний нуруу болохоор яг өглөө сэрхийн өмнө яг амар өвдөж зэрэг. Тэгээ ингээд нэг амар ингээд тэгээ яг сэрхийн өмнө яг өвдөнгүүт би ингээд тонгоогоод ингээд ингэж болдог байхгүй. Ингүүт бүр амардаг байхгүй миний нуруу. Ингээд тонгоо. Тэгээ би ингээд баг хөлөө баг тэрврээд ингээд тэнгиж жоохон нуруугаа аваад байгаа тэгээ босоод. Өглөө унтцаад юм уу тийм орж байгаа тархаа байсан. Унтцаад амар нуруу. Ялч судал айгуу чухал юм шиг байна. Далил судаг бол тээ. Би бол одоо ингээд нэгдээ ингээд дандаа ингээд далил шиг ингэж бичиж яадаг гэсэн шүү дээ. Гэтэ яг одоо ч гайгүй юм шиг байна. Гэтэ яг дасгал амар сайн идэг. Одоо нөгөө юм одоо нуруугаараа ингэж яадаг. Жим дээр. Тим дасгал хийвэл илүү нурууны булчин сайн байвал ясаа сайн барьж чад. Тэг нөгөө банк суугаадахаар булчин ажиллахгүй шүү дээ нурууны булчин. Тэгэхээр нөгөө нэг ясаа шууд сулраад тэр авийн булчин сулрангууд нь ясан дагаад ингээд сулралтай юм. Тэгэхээр ер нь бол нурууны дасгал сайн хийвэл булчин нь сайн бол хичнээн чанга юу байвал муудахгүй юм байлээ. Тэр нурууны дасгал сайн хэрэгтэй. Төрник бас сайн асуунах хэрэгтэй. Ер нь бол аль болох дасгал хөдлөн. Ер нь тэгээ бүх юмний хариулт яг үндэ зүгээр дасгал хөдлөн юм байлээ. Зүгээр амар энгийн. Бүх юмний хариулт зүгээр дасгал хөдлөн. Яг стрессдүүл дасгал хөдлөн. Өмнөх яриан дээр хэлсэн шүү дээ. Стрессдэл сэтгэл санаа явуул дасгал хөдлөн. Тэгээ бас би хаа өвдөж бариул уус дасгал хөдөлгөөнд дутагдтал байдлаас болсон байна. Таргалалт дасгал хөдөлгөөнгүй байдлах тий ханиад хөдөлгөөн дархлаагүй юм уу дасгал хөдөлгөөн хийдүүл байна. Бүх юм зүгээр амар ингээл юм бил. Яа. Тэгжлээ л одоо сүүлийн үед. Яг оюутан багт миний нуруу бүрстэй амар өвдсөн. Хамгийн пик үе гэж би боддог. Нэг удаа бүр нуруу маань ингээд гацаад. Та нар тийм байсан туршиж үзсэн ингээд байж ирсэн нь шууд ингээд өвдөлт дээр ингээд суугаад. Шууд дөрүүлчих юм чи ингээд өөрийн мэдлгүй заа. Нуруу шууд гацаал ингээд нэг юм сонир би бүр юу болсныг анзаараа гэсэн. Нэг үт би ингээд дөрөө хөлцсөн ингээд. Йоо. Тэг ингээд босгосон ч босч чадахгүй ингээд нуруу ингээд гаццсан. Тэг ингээд хүн амт руу залгаад тэгээд нөгөө наалт үүд шүү дээ. Ингээд төрхтэй юм. Тийм авчруулж иж тэгээд нэг хэдэн секундын дараа гайг болоо. Хэдэн минутын дараа гайг болоо. Тэгээд бариач тааш байруулж иж гайг байсан. Тэр юуных уу одоо их суултих уу? Тэр бол ядралтай байсан байж магадгүй. Айгүй их ажил хийгээд тэгээд тийм айгүй их ажил хийгээд тэгээд нөө сууж явах үедээ бас яг ингээс зүгээр сууж чадах гэх. Тийм ороос тарахгүй юм жоохон ийм сонио байсан. Тэгээд ер нь ингээ бүгд нийлэн миний яг оргил үе яг оюутан багт. Тийм ээ тий. Би хөөе. Ожгоны үеэр бас яг нурууг болж байсан шүү дээ. Одоо Огийн ах ер нь бол бас бороогоос олж одоо хэлэхэд гэж байна. Гомдлоод хэлэхэд байгаа. Гэтэ жигкэний үеэр өглөө би яг хэдээс ирэх хэрэгтэй байдаг 8-аас ирэх хэрэгтэй байдаг лөө. 8-аас заавал ирээд 6 явуулах хэрэгтэй. Гэсэн Огийн өөр ирж мэддэг. Зарим хүмүүс шүү дээ. Миний ажил юм. Гэтэ яг тэгээд 8-аас ирсэн байх хэрэгтэй. Тэгснээ оройн нь ингээд мессежтэй бүгд шүнжэнгөө оройн жоо бэлтцэнгүүтээ 12 гэж унтаад 12 гэртээ ороод унтаад өглөө яваад тэгээ ерөөс нуруугүй гинт нороо татцсан заяа. Тэгээ би бүр ингээ хөдөлж чадахгүй. Ингээ нэг хоног хөдөлж чадахгүй хэвцэн заяа. Яалч их суух уснаас болж айгүй нуруу амир өвддөг юм л. Тэгжээс л Японд ирдэг байх нь шүү. Харин дээрэс нь би ирүүг болсон гэж. Миний ирүүний ингээ юуны юу ингээ бүлтэрч гарч ичж та одоо ингээ. Тэгээ яг хамаг юу байдгаа тавиал яг мессежэд орсон юм шиг байна. Тэгэл байхгүй. Тэгтлээ хичээл хийсэн үү? Тэгтлээ мембер. Нэр үнэхээр тэгтлээ мессежэд хэлсэн юм. Уусаа Японд авахгүй. Японд амар таг байхгүй юу? Таг байсан байхгүй. Гэхдээ ингээ сонио яг тэр процесс дуусны дээр найз хүн толцсон юм. Би хичээлийг танаа гэж бодсон. Гэхдээ тэр чи бас найз хүн толцсон юм. Энэ ариу. Мессежлэгийн хоёр тэгэл юм яриад хальтал. Гэтэ яг бас нэг амар найралт явагддаг байсан байна. Энэ гэж Нэг сарын 22 гэхэр чинь яг нэг сарын 22-наас хойш л юм. Тэгжээс л Японд ирж байгаа юм шүү дээ. Тэгэл амжуул шүү дээ. Төлөөсөнд нь яг ирүүгүй бол нуруугүй. Миний буруу шүү. Миний буруу биш үү? Хүссэндээ 12 хүртэл байсан гэж бодож байна. Үгүй. Найрч байгаа нь л 12 хүртэл байгаадсан. Үгүй. Манай найз хүн бол төрүүл харьцдаг ус юм аа. Тэгвэл тэр болтлыг байж байгаа. Тэрнээс хойш жилээж эхэлдэг байсан. За байцсан. За тэгээд юу нурууны одоо нөгөө өөр юмнууд чинь тий. Яг болцоорох гэдэг.
Тэгээ нөгөө нэг уусаа хүний бие физиологи харахаар дээр үеэс ахуулаад хүмүүс угаасаа суудаг юм хийдэггүйсэн байгаа байхгүй. Дайм байлдаан тэгээ морь монголчууд бол морь аж ахуй те. Адуу малтай ноцолт нь зэгцээчүүд нь гэрх ажлыг наашаа цаашаа тэгээ аргал маргал түүн мөн. Ер нь л амар дасгал хөдөлгөөн сайтайсан байгаа байхгүй. Одоо үеийн хүмүүс бол ялч байнгын суугааст те. Тараглалт. Тэгэхээр ер нь бол бүх юмны хариулт тэгэл ядахтаа алхах юм билээ. Хевлийн өөх байгааз би хевлийн өөхийг ингээ гүүгээд хайлуулцдаг гэж бодсон байхгүй. Гэсэн чи үгүй юм билээ. Яаж хайлдаг гэж бодож байна. Зүгээр л алхах юм билээ. Тэгээд гүүштэй гүүхлэр зүрхний юуны цохилт 150-д гараа авчихдээ штэ. 150-д гарахаар яг хевлийн өөхөө ашиглах биш илгэн дэх юугаа ашигладаг. Нөгөө нүрс усаа. Тэгэхээр хевлийн өөх нь ашиглагддаг. Алхахаар 110-тай байнга бариад идэг. Одоо нөгөө зүрхний цохилтоо нэг 90-110 хооронд барьж идэг. Тэр нь болохоор нөгөө урт хугацаанд энерги ашиглах юм байна гэд биеийн дохио өнгөд хевлийн дэх одоо тэр өөх мөх одоо нөөц энерги ашиглаж эхэлдэг гэж би болоод тэгээ ойлгож байна. Өндөр пульстэй байхад энерги хаанаас ашиглах, бага пульстэй байхад ашиглах дасгалуудаас шалтгаалж басгүй аль нөгөө нэг одоо өөхөө хайлуулах үгүй гэдэг юм шиг тэгдэг. Тийм байсан. Тийм юм билээ шүү. Гүүх тэгээ нөгөө таад гүүх байлаа. Зүгээр алах. Би сая харж ирсэн байна. Тийм үү тий. Тэгээ би турахгүй юм шүү дээ. Айгуу сэн 25 гараал яг 25 гэдэг чинь айгуу тийм адгийн нас юм байна. Энэ 25 гараал зарим хүмүүс бол 30 гэж байгаа. Айгуу азтай над нь. Энийг бол 25 гараад ерөөсөө хүссэн үсэйг гидсэн ингээд яг ингээд цээж гидсэн. Тийм жирэмсэн юм шиг ингээд болоо ингээд урагшааны төрөд идсэн. Би л гидтэй гэсэн. Бүр үнэн аюултай. Би бас ийм байсан байхгүй. Стейж би юус таруулж үзээгүй гэж хаад. Ерөөс баян туранхаа хийж хагаад тэгэл яг 25 гараад тэгсэн чи ерөөсөө таруулсан дээ. Зэрэгтэй байхад бас таруулсан л та. Тэгээд метаболизмос болд юм шүү. Насны явгаар. Одоо 20 наснд яг метаболизм бүр ингээд пик дээр байж байдаг. Тэрнээс хойш ингээд урагдаж эхэлдэг гэж бол сонсч байсан юм. Магадгүй. Тэгээд тий яг сая түрүүний тэр муу зуршил дээр чинь бас нэг ярих гад марцсан юм. Сахарын хэрэглээ хэрэг та яриа. Йоо. За сахар яриадгүй. Би бүнхээр ярмаар. Нүүрс ус их бол. За сахар ихээс нүүрс ус чинь килокалори гэдэг нүүрс ус чинь ер нь нийтдээ юуны уураг, сахар, тэгээ юунаас нэг килокалори чинь юунуудаас хамаарат идэв юм бэлээ. Яг нүүрс ус, тэр уураг өөр юу яагаад идэв лээ. Нэг юм 3 юмны нэгдмэл чинь ингээд нийлээд килокалори тооцогддог. Хилчлэг. Тий. Тэгээ сахар бол яг үндэ ингээд итгэж байгаа бүх юмнаас бүх юмд бараг сахар байгаа байхгүй. Одоо ундаа уусан ч сахар. За ундаа бол угаасаа сахар ойлгомжтой. Тэгэл одоо бүүргэр авч идэхээр бүүргэр чи өөрөө гурилн глюкоз сахар болоод байна. Тэрс ингээд за боли будаага идэх гэхээр будаа ч бас нүүрс глюкоз. Тэгээд идэж болох юу байна гэнгүүт мах. Тэг ногоолоо гадаг байхгүй. Тийя. Тоор яаж. Би бол тэгтээ яг байнга бол хорч чадахгүй. Яг угаасаа будаа ингээ байнга нөгөө тэр юу гадаг тэгэхээр мөнгөний хэрэглэнээс хитрэн мөнгөний хэрэглэнээс хитрээд байгаа болохоор яа чи будаатай хоол итгэс аргагүй болж ирж байгаа. Тийм болохоор яг будаага хоол идэж байгаа. Уурга хоол хэрэглэж байгаа. Илүү гурилыг бол хассан бүр ингээ өглөө талах тий өндөг идэхгүй байгаа. Тэгэд нэг бүр амар бүр шидэт хоол болсон. Олсон гэж олоод одоо хүртэл идэж байгаа. Идэж байгаа одоо хүртэл идэж байгаа. Хамгийн хямдхан хамгийн шидэт хоол наттаа заяа. Наттааг хүмүүс ойлгохгүй ч магадгүй. Наттаа нь одоо нөгөө нэг юу гэдгэлээ ногоон буурцаг юм уу? Ногоон өнгийн бүрийг шар буурцаг гэдэг. Юу мэдгүй. Буурцаг өстэй тий. Гэхдээ арай өөрөөр хэлээд байсан буурцаг. Тий. Тэгээ буурцгийг чанаад тэнгуүтээ ингээд яагаад шош юм байна. Тий. Тэрийг яагаад наттаа гэдэг тэр сайхан. Айгүй хямдхан. Ингээд гурваараа өдөрт наттаа өндөг идчихэд гарахад бол бүх юм ингээд брок юм шиг санагдаад байна надад л. Тэгээд мояши гэж бас монголоор мэдэхгүй байна нэрийг. Мояши гэдэг дууя. Дууягийн найз нь. Дууя. Тийм дууя болоо гэж. Дууягийн найз. Тийм. Мояши бол бүр үнэхээр бүр best тоол. Ингээд зүгээр л нэг гоё ногоо тэгтээ аим хямдах. Тэг цадгана. Тэг ингээд их идсэн чинь ингээд калори хийднэ гэсэн. Тэгснээр тэр нь бол амрын глюкозгүй зүгээр ногоо. Тэгтээ доторх аминд мэдрийг сайн мэдэхгүй л юм л да. Тэгтээ цадгадаг. Манай сахарын хэрэглээ хийх вэ? Яг би зүгээр л нэг юм боддоо шүү дээ идэж явах та.
Одоо ингээд чихэр жимсэл авч бол нэг идэхгүй шүү дээ. Уусаа ингийн үед ерөөсөө идэхгүй. Тийм үү? Нэг аавда нэг гарч авъя мав ч юм уу. Ойр гинт нэг чихэр жимсэл санагдаж таа. Тийм үед биш бол би уусаа нэг тогтмол аваад идэв болохоор талах бас нэг идэхгүй нэлээ удаад юм аа хэрэглэхгүй. Тэгээд будаа бол би юу ч бодохгүй байнга л. Өдөр тутамдаа байнга. Юу ч бодохгүй байх нь чухал юм болов. Би уус нэг хоолнд дийлэн гэдэг юм ерөөсөө хэрэглэдэг болохоор будаа идэл хаяа сахартай нөгөө найруулдаг юм байдаг шүү дээ. Монголын нөгөө аарч юм цаймаа. Тийм юм хаяа нэг юм. Тэгэл өөр сахар бар хэрэглэдэг. Гэтэ хэрэглэж байгаа мөртлөө чи бол бүр арай л тунахай бүр ямар ч өөх бай. Өөхний бүр юу байхгүй шүү дээ. Бид ч өөхгүй тий. Өөхгүй тий. Ингээд Жохон татсан л. байна. Ингээд ийм байгаагүй гэхдээ жоох мэдэрч байгаа л жоох л. Тийм. Би ч нөгөө 10 жил намайг нөгөө биеийн үзлэг хийдэж штэ. Нөгөө минийх дандаа нөгөө нэг хит нөгөө өөхийн хит багталтай гэдэг дандаа. Бүр дандаа хийдэг гэсэн. Сүний тий. Микрофон жоохон доошлуулж байгаа нөгөө нэг цамцсан чи хүрээд шүү. Нөгөө нэг чанга хараа юунд ч. Юу гэвэл заханд нь чанга гэж үзсэн байна. Доошлуулж. би сахарын хэрэглээ бас амар Та яаж хэрэглээ бүр үнэхээр амар хэцүү. Та юунаас сахар? Бүх юмнаас энэ. Би угаасаа амар амттанд дуртай байсан. Тэгээ гурилбуудаа би борцгийн амар Монголд тахт бүрстэй борц хийстэй хөтлөөддөг байсан. Тэгээд мэдээж нэг бууз хуушур Монгол цөмөн те хашаагээ тоолоод гурилтай. Тэгээд би яг ерөөсөө гурилын бүр хит донтолттой байсан. Архинд донтолтой байсан ярьдаг шиг би бүр нэр үнэхээр гурилын амар хит донтолтой. Тэгээ эргээ ботход Монголд байгаа юм их хүмүүсийн энэ донтолтны дундаа түүнээс дээш төвшөнд байгаа гэж бол би хангалттай хэлж итгэлтэй хэлж чадна. Яагаад тэгэхээр Монгол тэрнээс өөр хоол байхгүй байгаагүй. Магадгүй бүр дээр үед бид махтай сүү заваа тэгэл амьдраад тэр гурил мөрлө хэрэглээгүй. Гэтэл сүүлд мас сараа одоо бүүнээр амьдарч эхлээд би мас хоол хэрэгтэй болох үед бид нарт олцсон юм ерөөсөө гурил. Тэгэл бүгд багаас эхлээл идэж өссөн. Бантан тий бантангаас эхлээл бүгд ерөөсөө гурилын л хүүхдүүд. Тийм. Тэгээд энэ ерөөсөө багаас бид нарт зүгээр донтолтыг ингээд зүгээр сайхан суулгаад өгсөн. Наваа телевиз холоос үзэгдэг хэрнээ гурилыг чөлөөтэй идэлдэг байсан. А энэ бол телевиз нь бараг хор багтай. Үнэ хэлэхэд миний одоо туршлагаас үзэхэд. Яа тэгэхээр би гурил их идэхэд миний сахарын хэмжээ ихсэн. За цусны сахарын хэмжээ огцсон гэсэн. Ялангуяа өглөө идэхэд биш нам ихсэн. За ингээд би нөгөө нэг түрүүний документ чинь бас энэ дээр ороод ирж байгаа. Амархнаар ихэд гурил ихслээ. Миний залхуу өрн залхуу өрлөө. Би ямар нэгэн ихтэй гоё мэдрэмж амаараа. За тэгээ би телевиз үзэх, кино үзэх, Netflix үзэх те, YouTube үзэх гэдэг тиймэрхүү одоо Instagram хөх гэдэг юмнуудаа хийн. А ингээд ерөөсөө нөгөө дисплей тайм болчихж байгаа юм. Тэгэхээр энийг багасгахын тулд би уцаа болих хийсэл те. За сахараа багасгах гэдэг ихний алхмыг хийж. Тэгээ хамгийн амар одоо миний гурилны хэрэглээ ингээд төгс өссөн нь цэрэг. Цэргийн хоолнууд дандаа гурил. Ерөөсө 60-аас дээш хувийн гурил. 60-аас дээш хувийн ерөөсөө л нүүрсэс. 60, 70, 80% ч юм уу баг. Угаасаа хамгийн хямдхан масаар нь хооллох боломжтой зүйл гурил хямдхан. Бүтээгдэхүүнийг бас зүгээр тэ юуг нь ихсгэж байгаа байхгүй. Хэмжээг нь ихсгээд нөгөө компаниудын ер нь бол бас хүмүүсийн мэдхийг хүсдэггүй зүйлүүд нэг л байна. Энэ бодлоо. Одоо хүмүүсд тэр олон цэргүүдийн чинь тэгж юмтай хооллоод төсөв хүрхгүй шүү дээ. Тийм болохоор бас нэг дарга нар чи идэх хэрэгтэй бас. Дарга хоол биш мөнгө идэх хэрэгтэй. Тэгэхээр нэртээ зориулаад симптом хоол авахгүй болохгүй. За тэнгуут ерөөсөө л урьлаар л бөмбөгч байгаа байхгүй. Тэгээд сүүлийн үед нэг хятадаас бодоо орчихсан. Хятад бодоо гурилаар бөмбөгтэй. За өглөө өссөө бид нэр юм талах иддэг. Талах тэгээ бараг болоо. Талхан дээр сахар тавина. Сахар, мас, маргарин, тэгээд жаан. Барай. Тэгээ болсны чанмал биш энэ тэр зүгээр юм химийн чанмал ингээд идэнэ. За ингийн гут ерөөсөө тэр хоолны хэдэн үнэ 95% нь ерөөсөө л тэгээ нөгөө нэг юугаа нэмчихэр нөгөө чанмал юм уу сахараа нэмчихэр бараг 97% бол. Тийм.
Маргарин л ганц юу болчихоо. Гэтэ маргаринээр ахаад бас тусдаа би энд муу юм байна тий. За ерөөсөө ингээ өглөөг ингээ адгинаар эхлүүлчих. Өдрийн бол 2 хоол идэнэ. 1-2 дахь хоол хуйлаа нүрс ус. Ядаж шүлийн нүрс хойч болж тийм үстэй. Үгүй зэргүүд цадахгүй. Тийм болохоор нүрс ус хий. За идэхгүй бол яах вэ? Халуул штэ. Тэр идэнэ. За ингээд нүрс өгтлээ. За ингээ орой боллоо. Ахаал нүрс ус. Нүрс ингээл 80% нэрсэн нүрс. Тэгээд жил үргэлжилж байгаа. Өдрийн 3-аар. Бүр тогтсон болцсон. За ингээ бид нар бас нэг цалин он тэр цалингаар юу авах вэ мэдээж нэг чихэрл авна штэ. Ундаал авна штэ. Тамхитын тамхи авна. Тэгвэл би чинь тамхитдахгүй болохоор чихэрл авчих واخгүй юусэн. За ингээ дуусаа ерөөсөн. Тинч бүх юм сахар. За ингээ жил явчихгоот ерөөсөн чиний ихний асуу. Датал. Одоо зуршил болж байгаа. Датал хийсгэн. Насан туршийн дутал. Зуршил болж байгаа. За ингээл ерөөсөө миний амьдрал ингээ оронгоор одоо зэрэгтэй одоо хамгийн одоо муу одоо хэрэггүй яагаад бити яв гэж хэлж болох ганц юм л энэс үг байхгүй. Гэтэл манай анги хамгийн гайгүй хоолтой юм шүү дээ. Босоод бүх зэрэг байсан. Хамгийн гоё хоолтой манай. Тэгэхэд би тэндээс тийм юм яаж ихээр адын хоолтой аваад л бүр махчгүй шаан. Махчгүй тэгэл каш өгдөн шүү дээ. Тийм. Каш ч бас гоё шүү дээ. Ер нь бол зөвхөн өглөөний цайнд каш талах. Тэ. Ер нь бол тиймэрхүү. Нэг сүлдээ будаа юм уу сүлдээ цай орж юм. За энэ бол арай гайгүй хэлбэр. Яа тэгтээ угаасаа энийг тэр дээд угаасаа хүмүүс мэддэггүй байх л та. Яг албаар тэгээд байгаа юм бол биш баг. Тий. Угаасаа л социалист үеэсээ л талхан дээр болоод зэтгээс угаасаа идэх survive хийхин тулд тэгээ ганц байгаа юм. Итгэсээр замгүй байсан. Итгэсээр замгүй. Тэгэл тэр нь угаасаа ингэ юу болцсон. Дадал болцсон тэгэл. Тэгээ боломжтой хүмүүс л идэхгүй байл зүгээр байхгүй. Гэт нөгөө нэг чи дөрөв хоолны үн айгуу ихтэж юмны үн нэмэгч юм ярьж байна. Тэр шиг манай гэр юу яагаад гурил будаага багсгцсан чинь манай гэр бүл хүнсний ирэглээ 2 дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө одоо ийм гоё өндөр үр бүтээмжтэй амьдрах, эрүүл амьдрах гэдэг чинь ерөөсөө баян үнийг хийчих юм байна гэж би сүүлдээ бодоод шүү дээ. Баягуусаа баян болохоос өөр арга байхгүй. Сайхан урт амьдрах. Бас тэгэл нэг яг тэр хэмжээнд барих бодлого бүх юм цаанаасаа тийм болцсон. Тэр чинь цаанаасаа л системээр л ах хүн нэг хүн бол өдөртөө байгаагүй л байна. Тэгээс цаанаасаа л тэрээс нөгөө нэг дөнгөж Монголоос ирчээд нөгөө энд чинь яг Монголын шиг гоё борцог боовшоо байдаг шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг яг өнгөж ихний жилд бүр амар идмэр санагдаад тэгээ маань зөвхөн 7 хут борцог явуулсан надад Монголоос. Тий юугаар чуудангаар. Тэгээд тэрийг би баг амар хурдан дууссан. Би нөгөө амар хоббитэй Монгол дахь би бас амар боо иддэг сохой. Тэгээд нөгөө Джеймс тэгээд өгөөж мөгөөж янз бүрийн боонод амар шүртэй тэгэл бүр амар хурдан дууссан нөгөө хин. Тэгээд яг тэрийг идэж дуусгаснаас хойш миний яг эдмэр санагддаг хүсэл ерөөс байхгүй болсон. Тийм дахиад эсрэгээр. Одоо ерөөс надад тийм нэг борц юмрц идэх гэдэг юм хүсэл ерөөс төрдөг. Тэгэл байхгүй болсон. Яг хүсэл үнэхээр би бүр яг энэ хүн чинь нөгөө нэг юмны үнцэн алдагдахаар хүсэл нь багасчихдээ шүү дээ. Би бол яг тийм маш гэсэн болоо гэж бодоод байхгүй. Ми ингээд би хөлдөөжтэй гэсэн байхгүй борц. Ингээл хөлдөөгч нээлээ бүр дүүр борц. Үнэхээр яг ингээд нөгөө нэг хүсэл байхгүй болж байгаа сүултээ идэх. Тэгэл амар хийдэл хүснээрээ идэл. Тэгэл тэр нь бол гайгүй. Тэгээ тэрнээс ч нэг дахиж боо идэг хүсэл төрөө. Яг гоо ирчээд угаасаа амар хүсэж байгаа шүү дээ. Тэгээ яалч донтолт гэсэн үг шүү дээ. Ерөөс донтцсон байсан байгаа байхгүй. Гэтэ бас хүн чинь яагаад хүн чинь бас өөртөө юу дутгаж байгаа бас мэдээд юм шүү дээ. Юу яг гинт тийм мэдмээр санагдаж байгаа юм яг би энд нь бас ч тийм дутагдаад байгаа ч юм. Уураг бүрэл амар хитмээр санагдах үед бол уураг л хамгийн их дутагддаг. Тэгээ уурга их аваад эхлэн гот. Гайгүй байхгүй юм. Аль болох зүгээр махаал идэх гэж л хичээж байгаа юм шиг байна. Тэгэхээр одоо ингээд яг бодохоор штэ. Одоо нэг манай мингтэй ах маань яг үнийг хэлээд амар зөв юм ярьдаг байхгүй. Яг хаа илэрхийлэл хэмжээнд хүмүүс жоох юу гэсчаа тий. Жоох юу гэдэг. Одоо ингээд надад аяг өсцөөд байхгүй. Би яг ингээд Стэнфордын ном уншаал исэн штэ тий. Судалгаа уншаал нэг юм болоод ойлголоо ах алидэ ярьсан байдаг байхгүй тий. Тий. Бүр амар хэцүү. Тэгээ тэрийг хүнд ярих гэхээр ичээд байна. Ахаас л.
ах жоохон буруу одоо юм буруу мэд одоо юу таны хэлийг сонсоод тийм болсон л гэж харин тийм одоо ерөөсөө миний Стефордын номноос олсон айгүй ингээд 10 том юм байхад тэрний 4-ийг ах ярьсан байдаг байхгүй айгүй хэцүү. Төрүүлж халах хэл. Харин ахаа гадаадад ингээ ойлгогддог юм Монголд айгүй удаан орж ирдэг. харин тийм. Ялч тэр нь үнэлтэй бас. Энд болохоор айгүй энгийн зүйлтэй тэр юм уу. Тэгээ яг жишээлбэл энтхийн корс ол идэхээр яг тэгтэй байхгүй. Эхлээ сайхан шүүлүүлж байгаа. Тэгээ ходоодоо халаад ходоодны үйл ажиллагаа сайжруулсан. За ардаас нь салаад идчих. За ингээд ходоод нь ч юм орох гэж шүү гэдэг мэдээллийг сайхан өгөн. Ходоодоо сайхан гал малаасаас түлж эхлэв. За ингээд ардаас нь нөгөө уурхтай хоолнууд нь орж ирж байсан. Хамгийн сүүлд нэг юм атга бодоо өгснөө дуусчих. тийм. Одоо нөгөө нэг яг хотел дээр яг тийм. Мань хоёр яг яг корс олон дээр одоо яг үнэтэй хотел шүү дээ таарч байгаа. Хамгийн үнэтэй хотел. тэгээд нөгөө нэг яг корс олны дараал нь болохоор яг одоо зин саяг appetizer эхлээ явж байгаа хгүй. Тэр нь болохоор нэг жижигхэн хөрх нөгөө нэг мөс идэр чинь мөс биш ээ. Нэг тийм сонь юмнууд тэг хүүтэн. тийм салаад. Тэгэл араас нь бол салаад яг ногооны салаад. Шууд. Тэр нэг юм идэх дараал тэр чинь эхлээд ногоо тэгээд уурыг тэгээд дараа нь карб гэх юм бол нөгөө нэг яг дараал нь зөв шингэлнэ аюу зөв байдаг гэдэг. Тэр ингээд би бас ингээд бодонгууд яг тийм байхгүй хотелийн хоол. Тэгээд салаад явсны араас нь цутан шүл орж ирж байгаа байхгүй. Тэгээд шүлний араас Шүлэн дараа нь идэв шүү дээ. тийм. Салаадны араас цутан шүлж юм уу нэг эсвэл нөгөө нэг тийм юу гэдэг чинь нөгөө жоохон цартаацсан юм шиг нэг юу шиг Пудинг. пудинг шиг өглөө шүл нэг мөндөг юм шиг. Тийм юм. Эсвэл тийм юм ямар ч шүлний төрөл юм. Тэгээ араас нь болохоор яг хаяа фул корс өдрөх юм бол нэг талах шүлтэй талах үг. Тэгээд талах байхгүй шүлний араас шууд загасны мах далайн хүмүүс тэгмүүд араас нь шууд стейк орж иж байгаа. Тэгээ яг хамгийн сүүлд нь өдөө гоё юм. Тэр нь жоохон тий. Тийм жоохон ийм жоохон аягаа. Бүгд юм бүгийн жижиг жоох юм даа. Яг тэр нь бол яг үнтэй болохоор яг зөв юм нь уус тэр л юм. Гэтэл бид нар яг эсрэгээр уусдаг тий. Гэтэ уус юм хоолны юм гурван байгаад байт юм байна. Хамгийн дор суурин дээр нь гурилан бүтээгдэхүүн. Тэгээ ингээд дээшгээ сүүн ингээд явснаа мах. Хамгийн дээр мах байгаад байдаг лөө. Үгүй мах доороо. Тэснэ дээр нь ногоо гэдэг. Тэгээ ер нь бол ер нь бол дээрэс нь идэх хэвээр. Тэгсэн чинь манайхан эргүүлж хараснаа идэх. Гоор ингээд ухчдаг гэсэн. Бууз мозоо эцний дараа нь жоохон салаад идэж. Монголд ресторан дээр салаад ингээ хоол мал зэх юм тоолнд өрүүлж ирж байж байсан яг гарахын таван дээр салаад нэ. Японууд өөрөөс нь шок гэдэг юу салаад вэ тэгдэж шнэ. Тэр бол яалч бас юм боловсрал бас дотмог байсны юу нэг л да. Гэтэ одоо сайжирч байгаа хаа бас. Тэ Монголд гой газрууд ер нь болж байгаа байх. Одоо нэрийг хэлээ шээ. Манай ахыг ингээд бүгд шүүмжлэгээ болсон цагтаа үнэ хэлэхэд бол бид нэр юм дондож төвшин очиж байгаа. Яг үнэ хэлэхэд. Ах зүгээр ингээд уур нь хүрээд байгаа байхгүй яг нэг худлаа юм бол бас яриаг тий. Уур нь хүрээд байгаа байхгүй ингээд бүр тий. Яагаад тийм ингийн юм тий. Гадаад хүмүүс ингээд зүгээр мэдчихэж байгаа тий. Элементари төвшин мэдчихэж байгаа юмыг манайхан би жишээд одоо ах жишээлбэл 30 хүрчээд ойлгоод байгаа амар уур нь хүрээд. Яа үнэ. Амар хэцүү. Тэгэхээр бас болох хэрэгтэй. Манай ахыг миний ахыг бас тийм моол танаар. Энэ ойлгохгүй байгаа юм бас дадалтай холбоотой байх. Муу зуршлаас холбоотой байх. Монголчууд нь шүү дээ. Яг юмыг хүлээж авч чаддгүй заяа. Яг ингээд зүгээр ингээд автоматар хичнээн тэр хүний зүг байсан чи юм уу яахлаар ингээд объектив юм ярьж ангууд өөдөөс нэгээ субъект чихий. Надад заадаг юм ингээд pride жоо эгоны асуудал юм шиг. Эго. Дуугийн комплекс гэдгээс болоод амар яадаг. Ялч бас нэг тийм зуршил واخгүй яг ингээд хүлээж авдаггүй зуршил. Ялч монголчуудын заа юм шиг байна. Тэгээд зүгээр хүлээж авч болохгүйгээр ингээд ямар нэгэн байдлаар тэгжиж өөр нь гоё ингээд сэтгэл тайвшилдаг гэж тийм шиг байгаа юм. Ингээд чим үү гэл ингээд энэ юу яахлаарэ юу ярьдаг юм. Тэ? Иймэрхүү энэ яахлаар юм бацаа юм тэ. Амн төрүүл ажилтдаг тэ 7-оос өмнө монголчууд. Ялч гэдэг тэгэл дадал юм да. Тэгээд яг нь ер нь бол тэгээд дадал мадал гэдэг ер нь бүх юм яг ухамсарих л та тийм. Ухамсар сайн бол ер нь эхлээд хүн бодож чадах юм бол ер нь бол ер нь яг ингээд ярьдаг хүмүүс эхлээд чимээгүй бодож суудаг хүн бол ер нь л юу гэдэг тийм. Ямар ч эхлээд бодоход бол хизэж бурууддаг л. Сайн бодоод тэгээд би бол яг ингээд сайн боддоггүй ер нь юу ч болж ирсэн яг ямар ч ингээд бодсны араас бол яг ингээд
харамссан ч ядаж бодсон гэдэг утгаараа баг харамсаад. Тэгээд сайн бодож байгаад ингээд ярих ч гэсэн юм бол ингээд одоо энэ хоолн дээр ч гэсэн ингээд одоо тэр ахыг ярьж байхад бол одоо ингээд доор нь ингээд муула коммент бичих хооронд ямар ч нэг ярьж байгаа юм сонсоод үзэлтэй ингээд зүгээр л ямар ч юм үзэх юм шүү дээ тий. Зүгээр сонсож үзэл юм ийм байд юм байна. Чи хүлээж авах заавал албагүй. Тийм. Зүгээр л хүлээж авах албагүй зүгээр ямар ч сонсоод тэгэл болоо. Тэгэхгүй яг ингээд амар стресстэй тийм юм дээр. Гэтэ яг ухамсар гэдэг чинь юу юм шүү. Гэхдээ гээд одоо харж байна. Яг хүлээж авахгүй гац. Хүлээж авсан. Гэхдээ гээд энэ бүр энэ зорчлон болсон шүү дээ. Яаж зосонд байна. Гэхдээ гээд шууд шүмжилчтэй. Гэхдээ шүмжлэхгүй. Ухамсар гэдэг чинь өөр ингэ боловсрал юм биш үү дээ. Гэж би бодохгүй. Ингээд боловсрал төвшин муу болохоор угаасаа нэг юм ухамсарлаж бодохгүй юм шүү. Хүмүүс тийм л. Тэгж л удаа зүгээр. Тэгэхээр ер нь бас өөр юмнууд манай галаа хөшин маань ярьдаг те. Ер нь бол бүх зүйл боловсрлаас эхэлж байгаа. Бас мэдээд байгаа. Энэ ихтэй нэр айгүй толгомцсон асуудал биш. Би бол бодсон. Яг энэ эрүүл энэ хооллолтын тухайд. Яг энэ хооллолтоос бол зүгээр автоматар миний бие өөрөө өөрийгөө ядраагаад автоматар миний бие өөрөө өөрийгөө залхууруулаад тэгээ нөө өглөө осоод яг нийлээд ухдаг чинь давхар бас яг энэ бас орж ирээд тэгээ өдөр залхуу үрдэг энэ төр бүх юм өдөр ядардаг нойр үрдэг өвшөөдөг бүх юм ерөөсөө л мань хоолтой холбоотой одоо ерөөсөө ингээд би сахараа ингээд баг 50% багасчаад авахгүй юм нөхөөсөө. А гэхэд японочдын дундаж одоо энгийн хэрэглэнээс миний стил 3 дахин их хэмэндэ байдаг. Тэгэхээр юу бүр амар угаастай та нар төсөөлж байна. Би бүр 50% багасчаад бас өөрхийн сахарын. Гэтэл японочдын дундаж хэрэглэнээс 3 дахин их. Одоо яг өдөрт ер нь сахарын холбоотой юу ийж байгаа юм те. Өглөө босоод за талах иддэг байсан тэрийг одоо болж байгаа. За тэгэхэд талах чи одоо жишээл нэг юм зүсэм талах одоо Японд талах гэдэг чинь 25-аас дээш грамм сахартай. Одоо юутай нүрс өстэй. Өөрөөр хэлбэл 30 орчим. Тэгээ 30 гэсэн 6 шиг яатан гэсэн үг тийм. 100 грамм ундаатай гэсэн үг. 100 мг ундаатай. Тэгэхээр эцэн дэрийг болчихж байгаа. За одоо болохоор өндөг. За тэгээд бинс гэдэг шиг шашнууд идэж болж байна. А гэхдээ ер нь би юу идэж байгаа? Ногоо айгүй идэж байгаа. Яг өглөө ногоо тэгээ шүл. Тэгээд өндөг ерөөсөө яг энэ миний үндсэн корс. Шүл байнгут. Өглөөсөө шүл. Миний гиз айгүй муу өөрөө. Баймк миний гиз хүүтэн байдаг байхгүй. Тэгээд гизийг яаж талах юм байх вэ ерөөсөө хал байна. Тэгээ шүл өндөг идэнэ. За тэгээд ингээ эхний өглөөг би хичээж давдаг болсон. За ерөөсөө ингээд ажил дээр ил бүх юм эсрэгээр эргэж эхэлнэ. Тэр үрээд юу? 10:30 боллоо. Ерөөсөө би амттай идэж эхэлнэ. Шоколад. Оо shit нэг нь унтчихлаа та. Миний хуу. Цаадлаад шууд Миний юм. одоо цагийн шууд эхлүүлэх нэ. Чи энэ чи Тэрний хуу. босгоно шүү дээ. Тийм ээ. За энэ голыг авчаа за. Чи шууд голоо авчаа за. Томруулаад оо. Тийм. Голоо авчих. Тэгээд 10:30-аас гэдэг л чинь. За тийм. 10:30-аас ажил дээр ирэл бүх юм буруугаар эргэж эхэлж байгаасаа. Эхлээд мэдээж кофе он тий. Кофе он эсвэл цай он. За ингээд артаас нь ерөөсөө л бичээн чихэр жимснүүд идэх эхэлж. Тэгэхээр ажил дээр байждаг. Эсвэл миний шүүгэнд бичдэг. Тэгээд идэж Шүүгэнд хэд үг гарах хэрэгтэй юм шүү. Тэгэхээр би өөрөө өөртөө ялагдах гэдэг байхгүй. Би тэрийг байлгаж байгаад байлуулмаар байхгүй. Одоо л гэрт талах байдаг. Гэтэ идэхгүй гэдэг сонголт хийдэг байхгүй. Тэгээд талхаа хаяа муудахч хайж майдаг. Тэгээд тэндээсээ кайф. Тэгэхээр ингээд энийг ингээд багсгаад. За ингээд ажил дээр эхлээд ихчихсэн. За өдрийн хоолндоо юу будаа идчихэж байгаа. За ингээд баг будаа идчихэж байгаа байхгүй. Гэхдээ өмнө би ийм максаар иддэг байсан бол одоо би жижигээр идэж байгаа. Минигээр идэж байгаа. За тэгвэл мот нэг өмнө их авдаг байсан болохоор стил дээр мэдрэмж байна байгаа болохоор хоол идсний ардаас ахиа амтд идчихэж байгаа байхгүй. За ингээд тос. Ингээд тэн дээр нэг 40 орчим грамм сахар. Хүний өдрийн сахарын дундаж хэрэглээ хэд байвал зохистой гэж бодож байна. Тэгээд хамгийн оройтой арх урчиж байгаа. Пив урчиж байгаа. Пив болохгүй тий. Пив ч өөрөө Япон бас урчиж байгаа тий. За юу гэдэг. Тэгээ энэ дээр болохоор манай Стэнфордын багш нар маань юу гэж хэлсэн бэхээр арх ууж авал хамтдаа ямар нэг юм идчих. Гэх юм бол одоо цусны чинь сахар бол огцон өсөхгүй. Арх муугаар муу юм да муу. Гэхдээ миний нөгөө гол зорилго чинь цусны сахараар багасгах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хамтд нь юм идчих тэгвэл гайгүйгээд би арх ухтаа ямар нэг юм идэх юм уу эсвэл цагаан вайн ууж.
Тэгээд ингээд арай багсгаад чиний асуултанд хариулахад хэдэн грамм эсвэл 100-аас 200 грамм идчихвэл одоо сайн гэдэг. Японочдын дунд чиглэлээ 200-аас доош жилээ. Өдөрт грамм 200 грамм уу? Тийм үү? Сахар. Би нийтээс харахад бол нүүрс ус юм. Сахар бол 24-өөс 30 грамм гэдэг л. Нүүрс ус. Энэ чинь наа чин зохимжит хэрэглээ байхгүй. Би нөгөө нэг дундаж хэрэглээ яриад байна шүү дээ. Дундаж хэрэглээд Япон чинь бүтэхгүй гараа бүтдэг гараа тий. Энийг нийлүүлж чад дундаж хэрэглээ буюу өндөр тоохгүй юм чинь. Тэгээ эн чинь сайн гэсэн үг ерөөсөн. Хөндлөө нүдэ. 24-өөс 30 грамм. Тэгээ зохимжтой 100-аас доош л байгаа л та. Гэтэл чинь боломжгүй байхгүй энэ 7 дэр бөмбөг амьдарч яхад нүүрс усыг тийж баг хэрэглээд хийж амьдрахгүй шүү дээ. Будааны хэдэн үн нүүрс үү? Энтерчтэй нүүрс. 200 г будаа идэхэд хэдэн грамм нүүрс? Тэр хэд гэж илаа. 150 байх шиг. 70-80% гэж тооцоод л. Тийм хүн. Би тэрийг сайн сайхгүй. Юуцсан нилээх. Тий. Би яг нөгөө бас Монголд яг Ранглав гэрт нөгөө гурилан бүтээгдэхүүн борц гэдэгтэй байдаг гэсэн яг хоол идсний дараа яг энэ яг минийх там алга болсон юм бол хоол идсний дараа би бүр яг араас нь гурилан бүтээгдэхүүн заавал иддэг гэсэн юм Монгол. Бүр яг яг тийх тий. Хоол идэл яг гурилан яг бүр араас нь заад нь яг гоё нэг борц гэж гоё л та гэдэг би бүр байнга ирдэг. Тэгэл Японд яг тэгэл хоол идэл бүр амар борц идэл одоо ерөөсөө надад тийм ерөөсөө байхгүй. Яг хоол идчихэд тэгэл болоо юм нэг хүсэл төрдөг. Махны чинь хэмжээ хэрэг гэсэн. Махны хэмжээ нүүрс уургийн хэмжээ гэсэн. Хоолны чинь. Би яг давхар уур өдөр уугаад та болоод. Тэгээд нэг л дуураг бас нэр. Монгол хоол идэхээр нэг хэцүү юм. Махтай тавуулна. Гэтэ тэрийг өгтлэн чанчгаар мань бач уурга бас жоох алдаад тах шүү. Тийм. Чанахаар алддаг гэж юм. Тэгээд хит чанахаар штэ. Чанахаар алдахгүй. Хит чанахаар. Монголч ингээд бүр буцалгаад бүр гөлөг болт буцалгадсан штэ. Тэгээд шүлэнд нь яг жоох орчлоо байна. Гэтэл ингээд багсчаад байгаа байхгүй. Тэгэхээр амар баг идэт. Уурга нөгөө нэг хүсэмжит хэмжээнээс чинь баг байгаа байхгүй. Уургийн хэмжээ аягүй өндөр байгаа штэ. 100 хэдэн грамм байна тий. Тийм. Өдрийн биеийнхээ юм харьцанаас л. Тэгэхээр Монголд бол тэрийг авч барахгүй болохоор тэгээд уурга дутагтаар үрлээ. Эдгээр санагддаг. Тэгээ юм сайкл байна. Энэ бол чөтгөрийн тойр. Энэ бол эзэж гайх боломж бараг хавартаа энэ аягүй баян болж ийж гэж. Нийгмийн нэг хөвд орж ийж бараг. Тэгээ нэр масс бол ерөөсөө ямар ч боломжгүй билээ энэ. Тэгэхээр би масса яаж болиулах гэдэг хэрэг ингэж л болиулах чадхаараа болиулах гал. Баг бор үзтээ мөлий тэгээ. 3 жилийн дараа гайгүй болж магадгүй гэсэн. Тэгээд одоо эхний жил өнгөрцөн байгаа. Би үтсэн 50% бууралцсан байна. Тэгээ миний ядралтын хэмжээ буурсан. Залхуу өрөлтийн хэмжээ арай буурсан. Ялч залхуу өрөх бас тэр нөгөө биеийн энергис сахарны хэрэглэгийн шилжилэн болж юу буураад идэг гэж бас уншиж ирсэн. Тэгэд юу юм бэлээ? Хүн үнээсээ өөр байдгийнх нь нэг юм нь гол шалтгаан миний нөгөө нэг даралт зүрхний цохилт хоёр ийм огцон өсөх чадвартай, огцон буурах чадвартай байхгүй. Тэгээ огцон өсөд буурах үед ямар нэг юм хүсдэг гэдгээс шалтгаалаад би юм иддэг. Юм идэн гут бас огцон өснө. Чихэрлийн юм огцон өснө. Тэгээ ингээд ахаад ингээд нэг тийм тойрхор орчиж байгаа байхгүй. Тэгэхээр миний бас онцлог нь амар миний цусны сахар бүрстэй ингээд бүр ингээд гүүх амар тийм хурдан гүүх чадвартай дэшегээ. Бүр ингээд идэн гут ингээд биш амар өсдөг бүр. Тэг ингээд нам ундаг. Тэгээ тэрнтэй давхар нөгөө миний юуг ингээд дайн хэмжвэл миний даралтыг дайн хэмжвэл бүр ингээд шокнд орох. Тэгээ тийм төрлийн хүмүүс байд юм билээ. Оболийн систем хүмүүс донд ялангуяа 50 стейшнэр хэд тийм бах магадaltaй гэдэг. Тэгээ нөгөө нэг Японы нэг жүжигчдийн 24 цаг даралтын хэмжсэн аахгүй. Гэсэн чи юусэн бүр цогсоо зайг. Бүр ингээд. Тэгээ тэр нь бүр жижигхэн ингэх биш. Бүр юм. Одоо минийх 120 60 гэдэг аахгүй. Тэн гот тэрсэн ингээд шууд 150 ингээд 80 ингээд болоод ингээд. Тэгээ ингээд дээшээ таашаа цөм өсдөг. Ингийн та дэх бол жишээлбэл магадгүй 100 энгийн үе 110 таа гэдэг зэ. Бүр анхны цохилч хүртэл баг зэ. 110 таа тэгээ өсөхдөө 130 гэж өсдөг бол минийх 120-оос өндөртэй 100-ш өндөртэй 120-оос шууд 150 60 болж ингэж өсдөг. Ийм онцлог гэсэн. Тийм. Хүний бас өвлөгдөд идэг юм шиг. Цусны даралтны юмнууд. Тэгээ яг ингээд даралтыг сахар бүр амар хэсэгдэг ба штэ. Тэгээд би бүр нөгөө сахарын өдөр 600 граммаас их иддэг болж таараа. Би ч бүр
Амар хасж байгаагүй юу бүр яг 0 би зүгээр яг чадахгүй би өөх байх. би зүгээр яг нөгөө интернет хэлсэн тийм. нөгөө нэг тийм бүр яг 0 гэсэн байхгүй. Нөгөө интернетээс би ингээд ямар сахарын нөгөө төрлийн юм авахаа болчих юм бол эхлээд ингээд нэг зүгээр хэд хоноод тийм болно ингээд зүгээр интернетээс юм харж байгаа байхгүй. Тэгээ зүгээр туршламар санагдаад ингээд 7 хоногийн дараа ингээд ядарч эхэлнэ ингээд амар. Тэгээд дахиад хэд хоногийн дараачлаа яг ингээд буцаад нөгөө өөрөөсөө ингээд хүн энергийнхаа юмыг үүсрийг ингээд үүсгээд цаашаа өөрийнхөө юмээс ашиглаж эхлээд тэгээд тэрмүүд буцаад сэргийж эхэлнэ гэдэг. Тэгээ ерөөсөө нөгөө хамааралтай байх нь ингээд болох боломжтой гэдэг. Тийм. Тэгээд би яг ингээд яг бүр яг найзхан тооцоо ингээд болиё гэдэг бүр яг бүгд нь яг 0-хгүй юу? Яг анхаарч байгаа бүх идэхэм дээр яг гэхдээ нөгөө юу нэмэлтээр нөгөө чихэр юм ихэр юу ямар ч цаагтай мэдхгүй. Гэхдээ нөгөө нэг жимс эднэрээс бол авах болгосон юм. Тэгээд гурил будаа болоод тэмүүт яг ингээд яг л 7 хоногийн дараа ингээд жоохон бүр ингээд амар назараад шиг тийм сүлдээд би ингээд жоохон сүлддэм билээ. Тэгээд яг нэг 2 хоногийн дараа яг гайгүй болж эхлээд тэгээд ер нь тэг би яг болцсон л 2 хоногийн дараа. Тэгэхэд бол нэг тийм ахаад нэг чихэр жимсний хүслэл нэг одол нэг төрөв. Наац. Тэгэхээр би яг багасаа нөгөө нэг манайд яг юм багасаа би нөгөө нэг чихэр нэг хідүү хөхтэйс ихгүй. Манайд ингээд 5-ын чихэр байж л гэдэг. Манай дүү идэр маа гэрийнх нэг чихэр хідүүлдэг байсан. Тэгээд маа 5-ын чихэр 4 л ээждэг. Шаал эсэргээр юм. Дээрээс би иддэг байсан. Тэгэл яг маадаг бас тэр мөрнийх ч гэж байна. Ер нь л нэг чихэр цаахна дэх хортой бишээс болох. Наач гоё юм тий. Би бол ерөөсөн багасаа хөтэлждэг байсан. Ялч ингээд дадал суулгахад эхний 7 хоног бол бүр новшин хэцүү байна угаасаа. Тэрийг л давах хэрэгтэй юм шиг өөртөө хэлээд угаасаа хэцүү байна гэдэг. Тэгээ яг нэг 21 хоноод тэгэл дадал болж эхэлт юм шиг байна. Тэр болтол үнэхээр хэцүү. Тэрийг давахыг бол хэцүү. 7 хоногийн зүгээр тэр цайл нь гоё юм лээ яг үзэхэд яг бүгдийн 0 үзэхэд бол яг амар юм байна. амар яг ингээд бүр сүлдээд нэлийн ядард юм л бүр гэсэн. Тэгэл яг тэрийг давах юм бол яг ингээд гайгүй болоод эхэлнэ гэдэг юм чинь. Гэтэ бас одоо энийг сонсож байгаа үзэгчд маань ер нь бол зүгээр амруугаа орж байгаа юм аа. Зүгээр бас сайн судалж мэдж хэрглэж авахгүй. You are what you eat. Чи бол мэдж байгаа юм аа. Юу идэж ин чи өөрөө тийм л юм. Та бас өөрсдийнхөө хэрэглэн нүрсийг юу чеклж үзээд өдрийнхөө нүрсийг тооцож үзээд тэгээд энэ доороос бичээд үзээ. Тэгээд намайг барсан хүн байвал би Японоос гоё чихэр явуулъя за. Хорлох гэдэг бас. Гэтэ нэрээ тоглож байгаа юм биш надаас их чихэр идэж байгаа юм байвал. Тэгэхээр 220 гэдэг байна. 2 биш шүү. Тэгээс 600. тийм их бол 600-аас дээш иддэг гэсэн. Японы дундч 200 шүү дээ. Тийм дунд чинь тэр хавцаа гэж. Би тэг санаад байна бор санаа 150 200 гэж шиг шээ. 100-аас 200 орчлоо 150 200. Тэгээ саяхан би юу үзсэн. Одоо аяа доктор гэдэг мэдгүй. Тэрүүний нэг яриа бичлэг үзсэн чинь одоо ингээд сахар идэн штэ. Сахарыг юу зохицуулдаг вэ гэхээр инсулин гормонд зохицуулдаг юм аа л та. Инсулин болохоор энэ хүний биеийн юм дээр ямар нэг вандер бас илүү. Ямар нэг инсулин ялгардаг нэг арал байгаад байдаг. Илгэн дээр ч илүү. Тэр инсулин ялгаралт нь зүгээр ингээд ер нь бол тодорхой хэмжээгээр гардаг. Тэгээ тэрийг нь давсан сахар хэрэглэжүүл тэр ингээд гизрүү ер нь бол өөх болоод хэмжлэгдлээд байдаг. Тэр ингээд инсулинаа их ашиглаад байх тусам инсулийнх нь тэр савлага нь ингээд шимэгдээд байдаг. Тэгээ явандаа тэр нь сахар болоод. Тэгээ ингээд гизрүүг нөө байнгын сахар тариулаад байдаг шүү дээ хүмүүс чинь. Тэр чинь болохоор нөө инсулин босоо ялгархаа болцсон байгаа байхгүй юу? Их сахар хэрэглэснээс болоод. Тэнгүүд гизрүүгээ автоматар тэр инсулин шахдаг юм ингээд шахаж шагаад тэгжиж сахараа зохицуулдаг. Тийм болохоор зүгээр амар их сахар хэрэглээд байгаа нугасаа яг тэр гэлий одоо стил гимтээсээр байгаа л гэсэн. Яг тэр нугас нэг нас хүртэл тоотой байгаа шүү дээ. Тийм болохоор сахар өвчнөд болж байгаа шүү дээ. Тэгээ сахар өвчнөд явж. Тэгээ сахар чинь тэгээд ярилтгүй шүү дээ. Хөцөө өвч. Яа тийм болохоор зүгээр айлуулах эртнээс тэгэл бас боловсролын юм л да. За тиймэрхүү юм байна да. Тэгээд явж шүү дээ. Эрүүл хооллолт руу яваад ирчлээ тий. Тэгээд ижээ яг хамгийн том зуршил үсттэй. Тийм. Сахар чинь бас тэгтээ зөвхөн сахар гэсэн үг шүү дээ. Нөгөө тос өвгтэй юм хитэн тэрнээс л бас нөгөө юу юм уу? Тийм байна. Тийм тос чинь өөрөө бас айгүй их килокалори шүү дээ. Шатах гэж. Айгүй юу гэдэг. Тэгээ хамгийн яг гол юу түрүү нэлсэн. Садаг хэлсэн яг тэр юу баг. Би бол ерөөсөө сахартай болоход бол маш ойрхон байсан. Бүр ингээд маш ойрхон ерөөсөө одоо дахиад нэг 5 жилийг 600-аар явсан бол ерөнхийдөө шууд сахартай болж. Айгүй эрт сахартай болох байсан. Тэгээд одоо бол багасгаад арай гайгүй.
Гэтэ яг залуу хүмүүс чарцсангуу гайгүй байгаад идэв шүү хамаа. Энэ нөгөө нэг хөгдөд идэв. Тэр гимтчүүл. Гэтэ яг багсгаад байнгын тогтмол тэрийг ядраагаал ивэл Залуу үед нь хэднээс вэ? зүгээр одоо хичнээн залуу байсан ч тэрийг ядраатал нь идээд ивэл тэгэл тэр чинь малфункшн хийн штэ. Яа тийм болохоор тэгэл тогтмол нэг идэхгүй ч гэсэн зохицуулахтай л итгэл чухал шүү. Тэрийг зүгээр мэдчихэхэд л ер нь Мэдчихэхэд л болчих. мэдчихэхэд л болчиход байгаа. Түүнээс яг ингээд бүр тултал нь тэ ингэж сахар идэхгүй хийстэй тэгж энэ. Тэр ч бас хайшин. Бодоодсэн чинь үнэхээр Монголд л хүмүүс мэддэг үлээ тий. Монголд л Тийм юм шиг байлээ. Тийм юм шиг үлээ. Би мэддэг бах. Би ганцаараа мэдхгүй утарсан болов гэсэн чинь. Гүү болсон шүү. Үнэхээр бас яг ингээд нөгөө нэг ядаж ингээд биелүүлэх албач гэсэн ингээд толгойдоо бодоод явж бол бас өөртөө юм хийж байгаа юм. Үнэхээр бас яг нөгөө нэг яг мэдгүй яг тэр орчинд нь яг амьдраад яг дунд нь орж юм үнэхээр ямар нэг юм мэдээлэл сайн багцж идэв юм шиг надад. Одоо бас нэг 100 хүн одоо 100 хүн гурил идчихвэл чи 100 хүн дотор ороод гурил ус идэхээс харах байхгүй шүү дээ. Нэг тэрнтэй л адилхан. Үгүй яг тэгтээ нөгөө нэг тэрэн дээр биш нөгөө нэг мэдээлэл амар хангагдгүй Тийм. арт иргэдэд янз бүрийн одоо академик одоо саяны доктор ч юм уу тиймэрхүү мэдээлэл олон нийтэд амар хангалттай хүрдгүү гэх юм. Үгүй одоо YouTube-с бол үнэ мэдээлэл бол бүр нэр ханаас ч болохоор болж байгаа. Англи хэл бас тэр чинь бас хүрээ. Олон YouTube-ийг үзэх боломжтой хүн ирэх байгаа л гэх юм. Интернет байна, утас байна. Зурагтаар ч гэсэн яг үндэ явж л байгаа. Гэтэ хүмүүс өөрсдөө үзэх боломжтой нь гэдэг байл. Тэр нь бол Гээ явахаар амар хэцтэй. Гэхдээ одоо бодлоо. Үзэж байгаа хүмүүс нь ч гэсэн яг үндэ хэрэгжүүлдэггүй шүү дээ. Харин тийм. Амар хангалуун амьдарч байгаа хүмүүс амар тархан хүмүүс байж л хэвчээ үндэ тарханы үний тархан хэлэл хэрэгтэй. Яг нэг юм муухай бүли явдаг нь одоо жишээл нэг нь мэдж яхад нөгөөдөл нь мэдхгүй болохоор нөгөөтгөө бүлидэд түнгут мэдж байгаа мэдхий болж эхэлж. Яа. Тийм манайх хийдэг тэгж л. Манайх та нар тэгж л доош нээж юм. Би бол ахын хүндэлтэй шүү. миний бодлоор зүгээр яг одоо бол бас хөгшин одоо яг хөгшин ч юм уу. Одоо нас бит хүрсэн одоо ажил төрөл хийж байгаа хүмүүс ч юм уу. Тиймэрхүү хүмүүс төр бол одоо ингээд тийм үзэд мэдээлэл авах юм бол тэг тоол үзэхгүй шүү дээ яг үндэ. Тэрийг үзээгээд тэгэхээр ер нь бол яг миний бодлоор зүгээр л хүүхдүүд ирнэ. Хаана хүчээр мэдээлэл өгөх боломжтой байвал сургууль ирнэ. Японд одоо баадууд хийдэг л үү те. Эрүүл мэндийн талаар багаас нь ингээд аав ээж нь ч өөрсдөө мэдлэгтэй болохоор аав ээжгээд аваад хүүхдэнд тийм болж байна. Аав ээж нас багадаа тэгэл мэдлэгтэй өсөөл тэгээ багаас нь тийм бас. Монголд яг одоо засах юм бол одоо тэгэл хүүхдээс нь л багаас нь тэгэл хэрэгтэй байна да. Наача яг хамгийн сайн хэрэгжсэн Монгол жишээл одоо хог хаях ба штэ. Ерөөсөн багаас нь үтсэн штэ яг үнийг хэлэхэд бол боловсрал яаж хийж байгаа л нүдэлсэн байхгүй. Хогны талаар мэдээлэл өгвөл хогны талаар яриад хогтой холбоотой юм яваал байсан. Тэгээ одоо ингэ хог багассан яг үнийг. Яг үн тийм ээ те. Нөгөө нэг бид нар анзаардаг байсан юм чинь нэг нөгөө бага ангийн сурагч гэдэг бодон хог англи юм англи гэдэг. Юу яриад байгаа те тэр үед одоо тоодог байсан чинь. Телевизээр аягүйх юм. Бидний яг Google-ийн донор мондор аягүйх тийм реклам явдаг байсан. Тэгээд бид нар хог аяхаа болцсон. Тэгээд дагаад ээж аав нар хайх болж гисэн байхгүй. Яг үнэхээр манай ээж аав бас хайтгэл байсан. Тэгээд би хайхгүй те. Ээжийг хаяа та юу гэдэг юм бэ гэдэг юм уу ээж өөнөр би юу гэдэг болтой те. Гэт болоод одоо ерөөсөө хин чаддаг байхгүй. Энэ бол тийм шүү те. Яг ингээд хүүхдэн нар өдр ч юм уу хогоо бид нар анзаарахгүй мөртлөө нөлөөлөгдөө те. Хүүхд надад чинь хог ажиллахгүй мосгоо гэдэг юм хүүхдтэй үзэх юм бол ээж нь хайх юм бол энэ чинь болохгүй шүү дээ хүүхд нь хэлсэн шүү дээ. Тэр чинь ээж нь юм бодно шүү дээ те ядаж аав ээж нь. Тэг хүүхдийн баярын тэр нэг зураг байгаад байдаг шүү дээ. Талбай дээр дээр үе амар хогтой. Одоо үед бол ямар хог болсон тийм. Хог болсон. Энэ бол санаандгүй хайсан оглоо шүү дээ. Одоо л тэр яг боловсрол дээр тэр бол амар нөлөөсөн. Одоо зүгээр хоолыг тэгж бас болохгүй яг үнэ. Мөнгө хүрхгүй байхгүй Монголын. Энгийн ард иргэдээ. Одоо би жишээлбэл Монголд ажиллаж байхдаа яг үнэ хэлэхэд нүүршөөс авахгүйгээр одоо нэг гоё одоогийн зэгш гоё хоол идэгвэл миний мөнгө хүрхгүй. Мөнгө хүрхгүй дээ. Тэгвэл гот би мөнгө хүрхгүй болохоор яах вэ? Ямтхан л бол. Ямтхан юм аа. Мөнгө хүрхгүй болохоор уур вэ штэ. Мэдээд идэг. Мэдээд идэг чадахгүй болох юм уур өрөх байхгүй. мэдэнгээ өөрийгөө хорлож чадахгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр яах нь вэ? Жагсах нь штэ. Жагсахаар хэнд алдаатай ах нь вэ? Төр талтай. Тэгэхээр яах нь вэ? Болохгүй ах нь штэ. Тэрийг хамаагүй мэдүүлж юм бас. Хамаагүй мэдүүлж болохгүй сэдв. Яг зөв болох нь бол мэдүүлэх юм.
Тий. Зөв нь бол мэдүүлэх. Энэ бол мэдүүлэх гэхдээ боломжгүй. Мэдчих юм бол ингэ. Тэгвэл бол магадгүй зөө. Магадгүй манай ахын доор явж байгаа комментийн тал нь төрийн бот ах магадлал энэ. Тэр чинь ингээ сонин ийм давлгаагаар маст хүрчүүл бас болохгүй байхгүй. Ахын имиж унгааж иж энэ баг буруу юм шүү гэдэг юм руу оруулж иж бас оруулж магадгүй шүү дээ. Тий. Тэр одоо бид нэр зөндөө тийм ахт хэрэгтэй гэсэн. Магадгүй тий. Тэгээ тийм Ахын давлгаа хэрэгтэй гэсэн. Олон ахын давлгаа л хэрэгтэй. Эвгүүл дээ тэгээд би ч яг гэхдээ яг төрийг өдөрчсөн бол би ард иргэдээ яг иймэрхүү мөнгөн дээр ингэж шууд нөлөөлөх үсттэй. Гэрийн санхуд шууд ингэж хүчтэй нөлөөлөх үст юмыг би хэлийхээс л айна. Тэгээ босоод ирүүл яах юм би яач чадахгүй шүү дээ. Ганц улсыг хол ингэж хөгжүүлийг юу л арга нь амар амархан байхгүй тий. Үнэхээр уулна. Уулна бол үүний хэрэгдэл юм л л тий. Гэхдээ амар болохгүй л цаана айгүй олон юмнууд байгаа. Бид нар яг тэр сайн юу болж байгаа мэдэхгүй. Тэгэхээр бидний магадгүй зуршил бас биднээс холбоогүй ч байсан юм билүү. Муухай тоглоомын он шиг юм яриагчлаа тийм үү. Ялч уу тэгээ одоо өнөөдрийн тэгээ яриаг дүгнэж хэлвэл ялч уу бүх юм тэгээ дүнхгүй гэж болох уу? Дүнхгүй гэж болох уу? Тийм. өөрсдөө таанаас Дүнлийг үзэж байгаа хүмүүс үзэгчтэй Дүнлийг танд үлдээ. Тэгээ яг доор бичээсэй гэж хэлж байна. Яа тэгэхээр юу ямар аахгүй тий. Яг гоё хилцмээр байна шүү дээ. Үгүй ээ наа чин буруу. За тэгвэл яага буруу? Үгүй ийм болохоор буруу. Та эдний хэлсэн энэ тоо чин буруу ингээд хүмүүс гоё нэг хилцмээр байгаа. тийм. Бид гурав ч угаасаа зүгээр л өөрсдийнхөө мэдлэг хэмжээнд ярьж байгаа бас. Тэнийг гурван тестаа гэж орж ирмэг байгаа байхгүй. Тэ? Обжектив юм ярьж хахад субъектив хүн рүү дайрах нь яг үгүй. Ямар ч логикийн юм юу тамир. Тэнийг богоод байхгүй. Би ахтай адилхан байж бол намайг муулах ямар ч хэрэг байна. Тийм үстэй. Тийм шүү дээ. Чиний тэр хүн рүү биш. Чиний аргумент чинь буруу байна гэвэл Тийм. Угсаа ойлгохгүй те. Хинч ямар ч тэр хүн яг аргумент руу дайраад аргумент ярьж хахад аргумент руу дайрах хэрэгтэй байхгүй. Хувь хүн рүү хийж дайрах хэрэгтэй байхгүй. Тэр бол айгу уусаа яг. Тэгээ хоёлаа цаг энийг гоё хүлээж аммаар байгаа. Яа одоо ингэ хүмүүс комент ичээр одоо ингэдэг байхгүй. Зарим хүмүүс ингэ шүмжлээд ингээд аргументтай комент бичдэг байхгүй. Тэгэхээр нөгөө ард нь байгаа нөхдөд ингээд за баярлалаа хайчдаг байхгүй. Айгу тийм ийдэг. Тэгэхээр тэр хүнд айгу тэнэг байхгүй. Энерги зарцуулаад. Тийм энерги зарцуулаад. Тэгэхээр гоё бид нар бол тэр чинь гоё хүлээж аваад гоё хилцээд тийм үү. За тэгвэл эдийн онд ийм судалгаа гарсан байна. Ингүүл яаж ингээд гоё хилэлцээд тэгээд хоёулаа гоё ингээ хилэлцээд артаас нэг гоё мэдрэмжтэй дуусмаар болохоор би үзэгчдийгээ заавалчгүй гоё өөрийнхөө юу гэвшүүлээ. Тийм албаар бүр ингээд гихтээ гэж орж ирж байгаа. Бүр ингээ хэлээсэй гэж бол. Тэрэн дээр чинь би бас гихтээ гэж орж ирээд 3 комментэд хоорондоо шидэлцвэл 3 гихтэг шидэлцэцгээ. Тийм тэр хүмүүст бас гоё кайфтай болоо гэж байна. Би одоо яг хай дийдэх байхгүй ингээд хай нэг айгүй өөрхөн мэддэг юм дээр ингээ комент чир өөдөөс нэг бол лайк, нэг бол за баярлалаа гэж шатах. Уншихгүй байх гэсэн үг тийм үстэй. Өөрийнх нь ярьсан юмыг би зөв юмыг гаргаад ирэхээр тэр хүн за баярлалаа гэж үлдчих чинь уншихгүй байх гэсэн үг байхгүй. Нэг бол надаас уучлах хэрэгтэй үзэгчдээс уучлах угаад. Тийм буруу юм ирсэн. Тийм наваг уучлаарай ингэж хэлсэн байхгүй. Япон зарчмын дагуу ихгүй байгаа л тэр хүнийг бол уншихгүй нэг бол намайг үлдчих чи боё үзэгчтэй хүндэхгүй гэсэн. Би бол үзэгчтэй хүндэтгээ сайхан өөдөөс нь мэтгэлцээ гэж боддог бүр. Тийм. Тэгэхээр та хэд гоё. Ялангуяа би айгүй их юм энэ дугаар дээр бүр айгүй их сан юм ярьлаа шүү дээ. Ярьлаа тийм. Зарим нь би албаар худлаа ярьсан ч байж магадгүй. Хүнийг татахын тулд бас анхаарлын татахын тулд юу ч ярьж магадгүй. Магадгүй та нарыг бас эргүүлж ш магадгүй. Тийм болохоор бас бичээд ороо тийм. Бичорж ирсэхгүй л та нар. Яг хэлэгч. Ашлаа миний буруу. Өөр ирэхгүй юм болсон. За тэгээд өнөөдөр сайхан лайлаа. Өөр ярих сонирхолтой юм байна уу? Уулын байна. Данч нар бууж. Нар бууж байна. Харих хугацаа эхэллээ. Буцаад чөтгөрийн сайкл руу. Сүүлд нэг миний нэг одоо байнга одоо үзээд байгаа нэг контент гэжтэй. Америкт нэгэд бачка хэдий. Инстаграм энэ Америкт нэгэд Инстаграмтай. Ингээд стори нэрс битүү хараад. Би ингээ өглөө шаачдаг. За ингээ бараг шуунаа угаа шаачлаа. Тэр аюу. Тэ. Сайн нэг жагсаал дээр бас хүмүүсийг бас тэгэж өөртөх ролыг хийсэн нэг Америкт нэг зэлээ. Тэрэн шиг ингээд гоё хараамарч биш. Айхуу марч. Айгуу гоё нэг. Тэгж стрессээ гаргасан айгуу гоё санагдаад шүү дээ. За стан өнөөдөр ингэж баслаа. Энийг ингэ шаачаад хэлэх үед хэлэхээр угсаа стресс юм.
Ингээд үнэн удааг мэдгүй ч нөгөө нэнийг судлаа гэдэгтэй нөгөө араал хилдэг хүмүүсийг бодвол нөгөө стресс нэг бага байдаг. Харин би хэлмээр аа. Сүүлдээ ихнэрээ ажид хэлж байгаа юм. Гэтэ ялчгүй YouTube дээр бол ингээ хэдүүлээ хамаагүй хилчиж болно. Яг нэг юм юу гарч ирэхгүй байх. Тийм ээ. Монгол хэл одоохондоо. Монгол хэл одоохондоо Тийм сайн ойлгохгүй бас. тий ойлгохгүй. Тийм. Гэхдээ биста гэдэг хараал чинь орчлохоор бас ойлгох юм болоо. Тэгэхгүй одоо харин. Гэхдээ зөв дуудлагаар хэлэх болоод Тийм. хүлээж авах. Монгол хөлбөр нь Монгол хэлээр гайхаж байгаа бах тий. Ингээ монгол үг юм болов уу? Орс юм бол энэ гайхах. Юу болоо? Яаж ч айгүй олон янзаар бичих. PSDA SDA ч бас яг нөгөө үнэхээр ингээд олонд хүртэж байгаа юм дээр бас боломжтой хэвээр. ер нь боломжтой байх бол нөгөө нэг жоохон хейтерүүд байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд мэдээж юм ч нөгөө репортлоод анхаарал бас тавьчих. Тийм байна тий. тийм л. Тэгээ хейтерүүд минь битээ репортыг зөв комментэн дээр Ямар завтай юм бэ? Тэнгууд комментэн дээр их хүчил би яг альбиас орчлох уу наа. Тэгээ бүр яг ингээд хэвлийн багш шиг орчлох чадсан шүү. Би тэрэндээ аягүй сайн. Аяг оршны хэмээр хейтлүүлэхээр биш ээ. Хейтлэхгүй ч ба одоо тэгээ их явчлаа. Хейтерүүд бас гараад сонирхолтой шүү дээ. Гой сонирхолтой. Би бол нэг хайхгүй. Би яг хейтерг байсан болохоор миний ихний подкаст фейлсэн болов гэж боддог. Ер нь бол хейтертэй болоод зөв зам руугаа явж юм гэж манай ах хэлдэг юм. Тэр ч бас үнэ. Үний юм байна. Зүгээр ер нь бол шууд хэлж байгаа хэрэгтэй. За. Энэ бол өнөөдөр бол гоё ярьлаа. Би өөрчлөлт ярмаар л. Би над бүр ярих сэдв бүр амар их байна. За тэгээ хэлээч одоо шууд надад ширчиж байгаа хэлдэг. Сэдвийн зүгээр Товчлоо доо. За би одоо жишээлбэл яг түрүүн чи нэг хальт орцсон. Юу дутуугийн комплекс. Дутуугийн мэдрэмж, дутуу байдал, дутуугийн мэдрэмж, дутуугийн комплекс энэ гурыг ярмаар. Энэ гурыг ялгахгүй байна бид нар бүр гэдэг нэг юм. Биш мэдгүй холбоотой. Энийг би бүр амар их ярмаар байна. Бид бүгдээр энэ дотор байна. За тэгээд early age adulthood crisis-ийн талаар би бүр дэлгэрэнгүй ярмаар байна. Том болохоос айж байгаа тэр айдсын crisis буюу нэг уналт. За тэгээд яг энэтэй холбогдуулаад том болсны эхний үеийн айдас. За тэгээд үргэлжлүүлээд нөгөө middle age crisis буюу дунд насны уналтын талаар ингээд энэ гурав яаж хоорондоо холбогддог энэ дээр гарахгүй бол хэрхэн хүн тэр хамраараа газар шааддаг юм бэ гэдэг талаар энэ бүр ингээд би жинхнээсээ судалгаагийн бүр тавьж байгаа дээрмээр. Тэр чинь нөгөө 99% мөн биз дээ. Тэ нэрэд гэдэг. Та самбар дээр цааштай. Тэрийг бас яриул сонирхолтой санагдсан. Тэр бас нэг сэдв байгаа. Ер нь бол тийм байгаа. За ингээд өөр яг сая бас ингээд хос дуртаад байгаа энэ саяны энэ ярьсан нэг жижиг сэдвүүд дээ шүү дээ. Хоол, дасгал хөдөлгөөн. Тэгээ нэг хоолтой холбоотойгоор яг тэр цусны сахарын ихсэл борлт энийг би бүр амар дэлгэрэнгүй бас ярмаар яг үнэ хэлээ. Би бас амар судалж байгаа ер нь эрүүл мэндийн яг хоол юмнууд дээр бүр яг үнэхээр баг докторын бакалаврын хэмжээнд зүгээр үнэхээр хувиад агаад сурах хэрэгтэй санагдсан надад л. Хүмүүстэй ярихад ойр дотны хүмүүстэй ч гэсэн яг бас хайлж хамгаалж үлдмээр байгаа учраас тийм болохоор айгүй сайн судлахыг хүсэж байна. Тэр сэдв судлалаа. Өөр надад ярмаар байна. Яга гадаадд сурах ёстой талаар би яг бүр үнэхээр яг амар дэлгэрэнгүй бас ярмаар. Сурах ёстой гэж үү? Тийм ёстой. Би одоо ерөөсөө хүмүүсийг гадаад руу явуулах ажил хийж байгаа болохоор яг энэ дээр хамгийн их ажиллаж байгаа. Энэ талаар ярмаар. Дээрэс нь би Монгол улсыг Африктай харьцуулж айгүй их ярмаар байгаа. Африкт яг юу болоод байгаа. Бид нар бас цаашдын бид нэр одоо монголчууд яг үнэ хэлээд ингээд Монголоо хөгжүүлээ. Монголдоо ингээд үлдэн гэхээс илүүтэйгээр яг үнэ хэлэхэд эртхэн Африк руу очичоод тэндээ сайхан ингээд бизнес центр хийж бариад тэгээд эргэж бас Монголдо ирэх энэ систем рүү хизээ бид нэр орж эхлэх юм бэ? Бид нэр дэлхийн ертөнцөөс хоцроод байна. Японочууд яг үнэ хэлээд хоцроод байгаа. Америкчууд, Хятадууд, Энэтхгүүд, Арабууд Африк руу айлтаа ороод эхэлсэн. Тэнд ингээд хөдлөөд эхэлсэн. Тэгээ одоо болохоор ингээд шинхэн дээр байгаа байхгүй. Зах зээл нь ингээд хинэн ч яг ингээд бас тэргүүн баян бас болчоогүй. Гэтэл Кенд жишээлбэл Энэтхгийн одоо тэргүүн баяч одоо топ 3-ын нэг нь ороод улс төрмөрийн самраад бөө юм болж байгаа байхгүй. Бид нэр хоцрох гээд байна. Яг тэр юмнаас яа тэгэхээр амар их хүнтэй. Бид нэр хизээ болт ингээл одоо энэ хүн цөөтэй, логистик нь амар муутай тий. Ийм одоо геополитикийн үед ийм асар муу газар штэ үнэ хэлэхэд. Техникл экономик гэдэг тий. Орос Хятадын дунд ийм сонин
ийм логистик одоо энэ геополитик дотроо бид нэр ингээд яг энэ улсын аврыг гэдэг ингээд үлдэх нь яг үнэхээр зөв юм уу гэдэг талаар энэтэй холбоотойгоор Монгол улс нөгөө гадны ажилч оруулахгүй тий гэдэг талаараас ярмаар байна. Катартай харьцуулаад жишээлбэл Middle East руу гараад гэсэн үг шүү дээ. Тэгээ Катарын жишээлбэл 12% л Катар хүн. Үлдсэн нь өөр улсын хүмүүс байгаа. Тэгээ тэд нэр үнэхээр аз жаргалтай одоо мөнгө талаар ярмаар байна. А дээрэс нь би ахаад нэг ярмаар байгаа сэдв нь юу нөгөө гэгэрлийн талаар ярмаар яг үнэ хэлээ. Яг ингээд гэхдээ тэрийг нөгөө хит ийм гүнзгий төвшөнд биш. Зөвхөн хөв хүний төвшөнд зөв энгийн дундаж иргэний хувьд гэгэрл гэдгийг яаж амьдралдаа тусгаж болох юм бэ гэдэг талаар ярмаар байгаа. Гэгэрх бол ерөөсөө би бол бити гэгэрээсэ гэж боддог хүмүүсийг. Гэгэрч юм бол бүх зүйл утгагүй болоод уйтартай ч биш. Уйтартай ч гэдэг мэдрэмж болсон. Тэгээ хоосон болно, ингээ сайхан болно. Гэхдээ бүгд тийм болчвол энэ дэлхийн ертөнц тэгээд ингээд дэлхийн ертөнц биш болчихж байгаа байхгүй. Уусаа гэгэрлэг ярихад бол гэгэрлийн эсрэгийг нас ярих хэрэгтэй. Танхуулыг ярих хэрэгтэй шүү дээ. Тэрний талаар ярмаар. Тэгээ эрхчлөөний талаар бас их ярмаар. Хүмүүс аягүй эрхчлөө яриад байдаг. Яг үнэ хэлээ эрхчлөө гэдэг чинь тийм сайхан зүйл биш. Хүмүүс эрхчлөөг биш, эрхчлөөгүй байдлыг л анханасаа хүсэж ирсэн. Одоо л би хүн болгоноос нэг асуултыг асуухад шууд л хүмүүс эрхчлөөгүй байдлыг л хүснэ. Асуучих юм тэр таяр. Тэгэхээр сая амар олон гойсоо сонирхолтой шүү дээ. Нүдэн айн заяа. За. Ямар байна одоо? Харанхуй байна уу? Харанхуй. За окей. Энийг хязгааргүй ертөнц гэж нэрлэдэг үнийг хэлэхэд. Тэгэхээр хязгааргүй ертөнц хэдний эрхчлөөтэй байдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл чиний хажууд чамд цаад болох хинч байхгүй заяа. За чи одоо хайчмаар. Хайж өгч. Байж л. Хязгааргүй ертөнц бүр. Хязгааргүй ертөнц шүү дээ. Та нар бүр юу хүснэ гэж бол эрхчлөөтэй заяа. Юу ч байхгүй. Хав харанхуй. Одоо хайчмаар. Мэдхгүй. Хаашаа хөө мэдхгүй шүү дээ. За жижигхэн гэрэл гарлаа хайчих уу? Гэрлгүй. Тэг гэрэл идэж байна. Хязгаар واخгүй. Гэрэл идэж чинь хязгаар. Нар чи өөрөө хязгаар واخгүй. Нэг чиний алхаж явах замд гарч иж байгаа лай шүү дээ. Тэр хүн анханасаа бүх бием авахд нь ерөөсөө л хязгааргүй бус байдлыг л хүсдэг. Атал бид нар яагаад эрхчлөөт амьдралыг хүсэж байгаа юм бэ гэж. Энийний талаар би амар ихээр байна. Нэг хүрээлт харьяалагдах гэдэг талаар. Яг тийм. Нийгмийн хүрээл. Бид нар тэнд байхгүй бол одоо гоё мэдрэмж төрдөггүй тийм. Тэгээ энэ яриач ч бас нөгөө түрүүний тэр том болох уналттай холбоотой авчин. За дээрээс нь би аавын ярьдаг байсан сэдвүүдээс их ярмаар байна. Гэмт хэргийн талаар. Юуны талаар гэмт хэрэгтний талаар ярмаар. Шоронгийн системийн талаар ярмаар. Шорон одоо яг үнэ хэлэхэд гэмт хэрэгтнүүдэд айгүй гоё боломж олгох. Гой боломж аа. Тэнцэнээр байх уу? Тий, айгүй гоё боломж. Допамины юу ахгүй. Утас ашиглах боломжгүй. Яас. Тий? Утас ашиглах боломжгүй. Ингээд нөгөө допамин одоо бидний сая өнөөдөр асуудал болгож ярьж байгаа тэр бүх юм баг байхгүй. Self growth-ийн яг орчин бүрдсэн. Тэгээд тогтмол хоолтой чи хоолыг шаардлага байхгүй юм хэлэхэд. За дээрэс нь хамгийн чухал одоо миний гол ярмаар байгаа юм нь юу гэхээр тэнд нийгэм байна. Тэд нэр хоорондоо нийгэмдэг, хоорондоо харилцдаг, хоорондоо ярьдаг. Тэд нэр наранд гарч болдог. Нарлах цагтай. Тэгтэл яг үүндээ сургуулийн хүүхдэд нарлах цаг байдгүй. Бодоо үсттэй. Шоронгоос 7 дор амьдарч байгаа. Йоо, өстө. Өөр амар юм. Тэгээд тэд нэр ингээ нийгэмд амьдарч байгаа болохоор гарч ирээд ахаал гэмт хэрэгээ хийн. Гэтэл энэний эсрэг бид нар юу хийж болох вэ гэхээр тэднийг нийгмээс шууд таслаад өгөх хэрэгтэй. Гэхдээ бүх хязгааргүй гоё хэрэглээг өгөх хэрэгтэй. Хүссэн киног нь үзүүл, хүссэн хоолыг нь идүүл. Бүр Netflix, Hulu, Amazon Prime ингээ бүр бүх боломжийг нь өг. Тоглоомнуудыг өг, PlayStation авч өг, Xbox өг. Ганцхан юмыг л хойр нийгэм. Хинтээ ч яриулахгүй. Харгалзагчтай ч ярих боломжгүй зэ. Наранд гарах боломжгүй. Ингээд энэ хоёрыг л харч. За ингээр хүн нийгмийг хүсэж эхэлнэ. Йоо, наач тэгтээ амар тийм. Ингээ гарч ирээд хүн надад ямар чухал юм бэ гэдгийг ойлгосон хүн хүнд муу юм гэж боддог. Гэдэг ийм сэдв бас. Йоо, гэмт хэрэг. наач юм үнэхээр бидний одоогийн шоронгийн систем бол яг үнэ хэлэхэд бол дараагийн гэмт хэрэгтнийг гоё бэлдэж өгч байгаа. Та нар хамгийн амар юм нь юу гэж
хулгай хийсэн хүн алсан хүнтэй хамт хоригддог байхгүй. Тэнийг хүмүүстэй хулгайч хүн алхахтаа одоо бэлтгэл хийж эхэлж шít. Амар гад. Тэнэс юм сурна штэ хүмүүс. Тий, сурах байхгүй. Үг хэллэг, санал, бодол. Тий. Ингээд дараагийн хулгайч, дараагийн алуурчнаа бид нар бэлддэг. Энэ сэдвийн талаар яасан айгүй гоё юм үнзий. Наад ч юм бол амар юм байна. Наад нэг шилээр жоохон бас юм шиг хэрэгтэй. Наад ч бол баг нэг одоо арай гайгүй гямдан болчих юм штэ. Тий. Айгүй гоё. Гоё сэдв. Тий. Азгын тараа шорон дараа бас сонь штэ. Тий. Цэргээс гайгүй. Ер нь бол яг үнэлээ. Цэргээс арай. Та тэгтээ яг орж үзчихсэн яг юу болдгийг юм. Гүү. Гэтэ би баян яриаг сонсно. Тий. Таны аав одоо тэр төлөв юм тий. Өмгөөлөгч болохоор тий. Маа бинэт тэгээ. Аав хаана нэг ганц удаас гарч ийг. Ганц удаа гэдэг шорон байдаг. Ганц удаас гарч юу ямар муухай билэгчлээ юм байна тий. Төвшөлтөд уулзаа гарч ийг хэлдэг. Тийм болт. Тэр угаас нэг ярих зэвтэй байгаа. Одоо ингээд шоронд аваад ингээд муухай юм заа яг ингээд гарч орохоо хориулахаас илүү хүмүүсийн айдаг юм бас тэнд хоригдож байгаа бус хүмүүсээс айш тий. Тэнд байгаа юмнаас. Тэгэхээр одоо хэрэгтэй. Тэр ганц хэцүү юм баг тэр л байгаа юм шүү дээ. Хэрвээ хэцүү хүмүүс дарамтлуулаад авах юм бол. Гэтэл хамгийн суприх нь боол нь болол амьдч байгаа. Асуудал байгаа. Тэгэхээр ер нь бол нэг бас зовлон байна тий. Зовлон бол биш. Тэрийг бол зовлон. Нэг даргын мөхс толгойтой ялгаа болж байгаа тий. Яг ганцаараа л байх хэрэгтэй байна. Тэр ч юм уу тус гөлөг болон ганцаараа. Тэнтэй ярих хэсгүй юм дээ. Бүр нэг ч үг одоо солиулах хэсгүй. Нэг галзуу хүмүүсийн хөрдөн цагаан өөр шиг юм. Тийм. Бас байх хэрэгтэй. Нэг бол бүр солируулаад тэр чигтэн солируулж. Би бол тэгж л. Одоо ялангуяа нэг бүх насаар нь хорих ялтай хүмүүсийг бол бүр тэгээс л хийж үздэг. Шийтгэл болж чадахгүй л байгаа. Одоо л яг шийдэлхгүй сайн амьдраад бас тийм. Гэтэ яг моралын шийтгэл яг гэж юу юм гэдгийг бас мэдэх хэрэгтэй юм шиг тий. Яг ингээд ийм юм хийсэн хүн яг морал яг юу яг яах хэрэгтэй гэдэг бас мэдээ. Гэтэ иймэрхүү хүнд шийдэл өгөхийн тулд нэг шүүх систем сайн байх хэрэгтэй. Гэтэл одоо нэг шүүх систем нь өөрөө жоохон бохирлохоор жоохон асуудал. Тийм бот шүүх одоо бас нэг гол сүүлийн нэг ойлгоод байгаа юм. Шүүх прокурор өмгөөлөгч гурын ингээд хоорондын холбоо харилцааны талаар би бас жоохон харагдахгүй. Гэхдээ Японы систем дээр л дээ. Тэнгүүт энэ гурван хоорондоо ингэж нөгөө нэг гурвалжин болж ажиллаж иж яг гэмт хэрэгтний гаргаж ирдэг юм л да. Шүүх сайн байснаар ерөөсөө гэмт хэрэгтний гаргаж ирдэг. Яа тэгэхээр шүүх өгж байгаа мэдээлэл дээр нь ажилтдаг болохоор. Тэгэхээр нөгөө буруу мэдээлэл прокурор өгөөлөөл буруу мэдээлэл дээр дамжаа шүүчин. Тэгэхээр нөгөө өмгөөлөгч бас ингэж орж ирдэг. Ингээ ингэжиж шүүх систем яг үнэ хэлээд ингээ сайн бүрддэг юм байна л да. Гэдэг юм бас юм байна. Тийм. Наа чи дараагийн юм дээр ярихад бол айгүй. Ингээ бүр ярихад бол зөндөө байгаа байна. Сэлээд бүр айгүй их Дараагийн сэдв юу нь бол тодорхойл баацх юмуд бол зөндөө л байна. За тэгээ өнөөдрийнхээ ямар ч тааш энэ үрээ дуусгах бол тий. Ямар нэгэн аргаар дуусах садаа. Садаа. За тэгээд одоо хүртэл үзсэнд баярлалаа. За тэгээд түр байж байгаарай. Яг гэвэл би танд одоо subscribe дараарай гэж одоо бас дахид сануулж хэлэх гэж байна. Тийм болохоор марталгүйгээр зүгээр амар амархан ингээд хуруугаараа дарахад л болоо. Тэгэл болоо. дараа шалтгаан хэлдэг. Шалтгаан уу? Шалтгаан зүгээр би чамаас асууж байна гэж сайн хэрэггүй. За. Тэгээ гуйж юм. Би тэрдийг одоо дараагийн юу хийхэд маш их Гүйцэн биш. Энэ бол яг юундаа юу юм бэ? Дараа шалтгаан би бол хэлье заяа. Дараа шалтгаан. Энэ бол одоо ингээд ер магадгүй хүмүүстэй ингээд ярих боломжгүй ч яах юм ингээд хаяа ганцаараа байдаг те. Ганцаар гэртээ байдаг хүн байх юм бол одоо ингээд бид гурвал янз бүрийн юм байж байгаа шүү дээ. Зүгээр л бид гурвыг асаагаад орхиход чинд нь мэдлэг орж л. энгийн бүр ингэ тулцсан юм ярихгүй шүү дээ тийм. Энгийн амьдралын хүний төвшний юм ярих тийм мэдлгүүдийг олгож байгаа учраас яг subscribe хийх шалтгаан шүү. Баярлалаа. Би тодорхой тооны хүмүүстэй харин шалтгаан бас нийлж байна. Яг энийг үзээ суугаад гэхдээ нэг юмны талаар амар их бодцсон эсвэл судалсан мэдсэн байгаа. Ярмаар санагдаа тий. Хин нэгэнд ярихаар нөгөө нэг манай ах шиг бүлийдүүлчих гээд тий. Айгүй хэцүү байгаа юм байвал орж ирээд. Манай ярих боломжийг би удахгүй олгох болно. Интернетээр эсвэл энэ манай студид ирээд хаашгүй. Манай school community да. Одоо school community гэдэг бас айгүй чухал юм аа. School application. Тэр ашиглаж байна. Юу та бүхэнд бас ярих боломж удахгүй олдно. Тэгэхээр тэр боломжийг яг тодорхой цаг хугацаанд л бид нэр ингээд open хийх болохоор тэрийг яг алдалгүй олж авахын тулд subscribe-ад дарах
Тэс нэг хонхын дарахтаа төлөвлөлээ. Аа тийм. Хохоод арахаа муу март. Хонх дарахгүй бол тэгээ сабскрайб дарсны дээр ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Яг үнэ хэлэхдээ. Тийм. Тийм болохоор мэдж байгаа үлгүүд энэ манайхыг сонсож байгаа хүмүүс одоо хонхоо дарахаа одоо мэдэхгүй тийм байхгүй л үү дээ. Жагаан. Тийм чинь байж тийм. Сабскрайб товчгаараа хаана тийм мэдэхгүй биш үү? Мэдж байгаа үлгүүд одоо арайчтай. Лайк бас дарахаа мэдэхгүй үлгүүд. За тэгээд үзсэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. Peace. За.